Эрхэн аз жаргалтай эмэгтэйд татагтааг энэхүү үгийг хэлсэн Хөзрийн хатан номын зохиолч сэтгүүлч Рашийн оюун дартайтай уулзж байна. Танд өнөөдрийн мэндэ хүргэе. Сайхан урьдчилж байна уу? Танд ч гэсэн маш их баярлалаа. Үнэхээр сайхан одоо хавар болсон байна. За. За өнөөдрийн бидний ярилцах ном бол Хөзрийн хатан номын 4 бот номыг уншиж дууслаа. Тэгээд гэр бүлийн харилцааны талаар бас нэлээд өргөн хүрээнд бас бичигдсэн бас хосуудад бас нэлээд үн цэнтэй ийм битгэл болсон гэж би хөвдөөд өгнж байна. Маш их баярлалаа. Тэгээд ер нь энэ номыг ингээд уншиж хахад ингээд нэг заримдаа хүмүүс ингээд зүрхэнд ёг гэж орно гэдэг шүү дээ. Тэгэхээр танд яг тэр орсон зүйл чи юу байсан бэ? Тий, энэхүү номыг уншиж хахад яг энэ гээд онцлох зүйл надад бол бас байгаагүй. Яг нэг өргөн утгаараа ингээ яхад бол гэр бүлийн харилцааны энэ бүх одоо шат давхаргууд те хүн бүхний бас мэдчих энэ ийм хэсэг байгаа болов уу гэж би хөдөөд өгөнжсэн. Яг л нөө миний үзэж туулсан амьдрал бүгд дурааж байгаа. За цаашид үзэж туулах амьдрал маань бас байсан. Тэгэхээр гэр бүл болохоос өмнө гэр бүл төлөвлөж байгаа хосууд маань энэхүү бүтээлийг бас ингээд уншаад бас амьдрал дээрээ таньж мэдээд явбал бас илүү бас амьдралыг гэрэлгээтэй аз жаргалтай туулах юм болов уу гэсэн бас төгөлд нөрсөө. Тэгээд айгуу санаа одоо ингээд энэ ном чинь өөрөө сургалт байжгаад ном болсон. Тэгээд нэг юм судалгаа гарч ирдээ. Нөхөр битэр ч одоо хамтдаа яж байгаа шүү дээ. Нар хүнээс манддаг намын зохиолч буян дэлгэрэгтэр. Тэгээд одоо асуудлаа яриад ирж байгаа хүн бүр бараг 90-95% одоо илүү онцолж ярьж байгаа асуудал гэхэлэр дандаа одоо гэр бүлээс гадуурх 3 дахь хүн орж ирсэн, манай нөхөр өөр хүнтэй мессежлсэн, чатлсан. Энэ бүр айгүй өндөр хувьтай орж ирдэг. Тэгээд их сони юм билээ. Тэгээ яагаад одоо ийм зүйлүүд болдгийм бол ингээд одоо харангуут эргээгээд нөгөө гэр бүлийн боловсрал байхгүй. Яг ингээд зүн савингоороо гэр бүл болцсон. Би биендээ дурлцсан. Одоо гаднаас нь хараад эмхтэй нь 90-60 гэдэг ч юм уу те. Эрэгтэй нь ингээд бөөм булчин гэдэг ч юм уу те. Тэг ингээд нөгөө нэг нүдэрээ ингээд дурлцсан хүмүүс чинь одоо би чамгүйгээр амьдрахгүй одоо нармын сармын гэдээ дурлаад ингээд амьдрдаг. Гэтэл яг жинхэнэ амьдрал дурлал хоёрын дунд ямар их зөрүүтэй байдг юм бэ гээл те. Нөгөө нэг од олоод гүйжсэн эмэгтэй чинь хүнтэй суугаад мод олоод 2-3 хүүхд хармаадаа суучдаг. Нөгөөт нь уцаа таслаад халга болчдаг тий. Тэгээд энэ дундаас ингээд нөгөө хамгийн ихний одоо эмэгтэйчүүдийн гэх юм уу шоконд ордог зүйл би бүр хизээч ингэн одоо нөхөрөө ингэн гэж бодоагүй. Тий бүр надгүйгээр бол ингээд бүр үхгээд бүр баг гол руу өсөрмээр тэрнээс одоо хайлмаар ч юм уу те чамгүй л албаста амьдрч чадахгүй гэж хэлсэн нөхрөө ингэсэн би бүр шоконд орж иргээл иймэрхүү асуудлууд хамгийн их яригддаг. Ер нь за тэгээ мэдээж бол өөр бусад асуудлууд ер нь ингээ гардаг л да. Энэ их одоо бүсгүүчүүдийн зүрх сэтгэлийг одоо их шархлуулдаг. Тэгээ нөгөө талдаас нөгөө энэ нөхөр одоо болохгүй байх гэж буруутгаас илүүтэйгээр энэ хүн яагаад ийм нөхцөлд орчвоо гэдэг энэ доор нэг суулгагдсан нэг үр байгаа учраас энэ дээр нэг үр жимс ургачаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг энэ асуудал бол ерөөсөө одоо нөхрийн буруу одоо тий эсвэл эхнэрийн буруу гэх юм байхгүй. Яг ингээд хоёр талаас нь өөрч тавьсан тоосгонууд байгааддаг. Тэгэхээр энэ зүйлүүдэд юунаас болдгийг яадгийн гэдэг учир шалтгаануудаа мэдэхгүй. Тэгээд янз бүрийн одоо асуудал зөрчилдөөнүүд ингээд байдаг ч гэсэндээ энэ ном нь илүү нөгөө нэг үл ойлголцоод байгаа. Нөхөртөө боловч нөхрийн харийг мэдэхгүй байгаа. Эхнэртэй боловч яг эхнэрээс эмэгтэй хүн гэж одоо эхнэрээ эмэгтэй хүн гэж мэдрэхгүй бас эрх хүн шүү дээ гэдэг хүндлийг авч чадахгүй юм харилцааны л тухай гол байгаа даа. Тэгэхээр одоо хоёр хосууч нь анх одоо нийлэхдээ бибидээ өчргөө хайртай дуртай гэд нийлж байгаа тий. Тэгээд нийлснийхаа дараа одоо яг таны хэлж байгаа нэг үл ойлголцол үсэд эхэлдэг. Тэгээд гэр бүлээс гадуурх харилцаа бас үсэд давангалаад эхэлдэг. Тэгэхээр энэний одоо учир шалтгаан нэг юу байдаг бол? За энэ болохоор зэрэг ер нь маш олон учир шалтгаанууд ингээд дурдж болно. Гэхдээ энэ дээрээс нэг би нэг хөөрхөн юм дурдмаар байгаа. Юу гэхээр зэрэг төмөс. Одоо хоёр төмөс. За энд нэг төмөс, энд нэг төмөс. Энэ хоёр төмөс одоо ингээд хоёр биендээ дурлаад
одоо гэр бүл болж байгаа байхгүй юу. За ингээд төсөөлөх юм бол хоёулаа ингээд болцож байх үедээ нүрээ угаацсан. Ингээд угаацсан хоёр хөөрхөн төмс бид нар мэднэ шүү дээ. За тэгээд нэг гэрт ороод одоо амьдрангуут энэ хоёр төмс яаж ийн гэхлээр зэрэг бид нар төмсний нух шийж идэхэд энийг ингээ хасилдаг. А яг үүнтэй адилхан амьдрал яадгүй гэхлээр зэрэг эхнэр нөхөр хоёрыг одоо жинхэнэ одоо зан чанарыг хуулж эхэлдэг гэх юм уу та. Арилгаад, хуулаад одоо ингээд насанд хүрсэн хүмүүс сонсож байгаа гэдэг утгаар би бас айгүй гоё талаас нь ярмаар байна. За эхнэр нөхөр хоёр ямар үед илүү аз жаргалтай байдаг вэ гэвэл хоёр биендээ дурлсан яг одоо юу гэдэг нь те эхээс төрсэн биеэрээ бүр яг хоёулахнаа байх үедээ жинхэнэ аз жаргал тэр жинхэнэ таашаалыг би эр хүн би эмхтэй хүн гэсэн мэдрэмжийг ингээд авч идэг. За энэ зүйл маань яг юг илэрхийлээд байна гэхлээр зэрэг нөгөө хоёр төмс чинь одоо нөгөө энэ аз жаргалыг мэдэрдэгтэй адилхан зүрхтэйгээ ингээ уулзрах хэрэгтэй болооддаг. Гэтэл бид нар ингээд нэг гэрт ороод нэг тогооноос хоол идээд нэг оронд орж байгаа одоо нэгэн бие болцсон гэж бодоод байгаа боловч нэг гэрт эхнэр нөхөр хоёр орсон ч гэсэндээ зүрхтэйгээ хоорондоо уулзах үе шат ингээ явагдаад нь штэ. За тиймгүүт нөгөө жинхэнэ аз жаргалыг бид нар одоо ингээд нөгөө юу гэх ихээс төрсэн байх үедээ мэдэрдэг шиг яг бидний нөгөө гадна талын одоо зан чанарын төр бүх одоо хальснуудыг одоо амьдрал хуулж хайж байгаа гэсэн үг. Энэ бүр хамгийн одоо өвдмөр, салмаар, цухтмаар, болмоор, чамтаа биш, тэрнтэй, энтэй биш, тэрнтэй суух байсан гэж гомдлмоор, зарим нь бүр гомдолдог. Тэгэхээр энэ процесс гэдэг зүйл маань өөрөө юу вэ гэхлээр зэрэг болохгүй байна. Битээр болно гэж бодсон чинь санаа нийлэхгүй байна. Ингээ салчиг гэдэг яг энэ зүйл бол ер нь биш байхгүй юу? Бүр зайлшгүй болох хэвээр одоо процесс гэсэн үг. Одоо жишээ нь эмэгтэйчүүд ер нь ингээд ямар нэгэн байдлаар хордлого өгөхгүйгээр төрдөг эмэгтэйчүүд ер нь бол байд юм билээ. Гэхдээ за миний хувьд бүр ингээд 3 хүүхдээ бүр төрн төртлөө хордлоготой бүр ингээд огоо сүүлдээ 3 дахь хүүхд дээр би бүр яава бүр улаан хараал огоол луун хараал огоол бүр өнгөнөөс хордлого аваад. Тэгвэл би яадгүй гэхэлэр зэрэг хордлого өгöd байгаа юм чинь яш энэ хүүхдийг болчихээ. Ингэж ярьдаг их хүн эцэг хүн ер нь байхгүй. Ямар ч лээсэн тий үнэхээр би ста хөөхөн үртэй болно, хүүтэй болно, охинтой болно, даван туулна тий эмчнэр болохгүй бүтгүү гэж хэлсэн ч би чадна гэдэг тий ер нь өөрийнхөө төлөө үрмэн амьд үлдээд би өгсөн ч яах вэ гэдэг ийм зориг одоо их хүнд байдаг. Яг үүнтэй адилхан яг ийм хосын хордлого гэдэг энэ зүйл яг нөгөө нэг одоо нэг гэрт орж байгаа хоёр хүмүүст бүр зайлшгүй тохиолдох ёстой зүйл байхгүй юу? Энэ болохоор зэрэг санаа нийлэл сайхан амьдраас одоо санаа нийлэхгүй бол хоёлаа салчъя гэдэг энэ зүйл биш. Яг хоёр биендээ дурлаа суудсан. Гэтэ одоо нөгөө хоёр зүрх чинь учрах га тэр зан чанар учрах га явж байгаа. Тэгэхээр яг энэ үеийг бид нар бүр ингээд айгүй сайн ойлгоод энэ бол салах ёстой зүйл биш юм байна. Харин ч битээр бүр ингээд нийлж нэгдэх ёстой үе юм байна гэдгийг бид нар бүр айгүй сайн мэдэх болчиход байгаа байхгүй. Гэхдээ энэ дээр бид нар юуг анзаарах вэ гэхлээр зэрэг манай нөхөр ч гэсэндээ надад бүр ингээд анх айгүй олон эмгтээчүүд надад бүр хатаархдаг байсан. Тэгээд бас манай нөхрийн араас бас айгүй олон эмгтээчүүд бас ингээд гүйдэг байсан гэдэг юм уу те. Тэгээд яасан гэхлээр зэрэг би нөхөртөө те энэ бол ингээд надгүйгээр өстө ерөөсөө амьдрч чадахгүй гэдэг ч юм уу те. Би бүр ингээд бүр бат итгэцэн. Тэгээд би юу ярина, би юу хүснэ бүх зүйлийг анхааралтай сонсно. Элбчин шиг, ид шитэн шиг энэ кармасны сникерс гарч ирэл, эндээс нь ундаа гарч ирэл ингээл амар гоё. Тэгээ ер нь л ингээд нэг тийм айгүй гоё яасан. Тэгээд яасан гэсэн чинь битээр ингээд үргэж байгаа хугацаанд нэг ч маргалтаагүй юунээсээ яг хормынхаа оройн хэргэлдэж байл яг. Хамгийн нэнд нь оройгоо. Тэгсэн чи яасан гэсэн чинь ээж энэ бэлгэнүүдийг та авдрандаа хийчих гэсэн чи би гайхаад яахлаар миний бэлгийг ээжийнхээ авдранд хийлгдэг. Тэгээд хин ихнэр байж үзээгөө, хин нөхөр байж үзээгөө те. Тэгээд яг нэг гэрт оронгууд ингээл тэр оройноос л битэрэг ингээл бүр нөгөө зан чанарын хуулга хийгээл те. Амьдрал бол хальслал зүрхнээс зүрхний хооронд байгаа тэр бүх хувцснуудыг одоо ингээд тайлж хайж штэ. Ингээд ерөнхийдөө ингээд бүх асуудлууд эхэлж байгаа. За тэгээ нөгөө надгүйгээр амьдрч чадахгүй гэдгээс залууч нь уцаа таслаад алга болцсон. Бүр өвлийн хүүтэнд найз нь хог хайч чадэр ихлэн би бүр баярлаад ямар гоё юм бэ? Ийм халамжтай болчих юм байх гэсэн чи бүр өвөл тавчтайгаа тэр чигээрээ найзах руугаа явцсан байл яах вэ? Ингээд нөгөө нэг асуудлууд гарч байгаа. Нэг одоо юу гэдгийг тэгээ нөхөр байж мэдэхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг яг үерхэж хахад насан туршдаа энэ залуу миний араас яг ингэж гүөх юм байна гэж бодсон чинь үгүй. Гэрлэн гэрэлтлээ нөхөр миний араас гүйдэг.
ингээ харсан чинь өхөн хөхтлээ би нөхрөө харасгүй болчиход байгаа байхгүй юу. Тэгээ энэ дунд чи бөө ингээл нуус нулимс ер нь өчнөө юм болт юм байлээ. Гэтэ энийг ол давчилж олно. Энийг би ол нөгөө ном дээрээ ч юм уу ярахта дорны тэнгэрт дутаа манарсан 7 жил гэж ярьдаг байхгүй юу. Үзэж таарж өсөж наалтсан. Гэхдээ би өөрийнхөө зүгээс л ингүүл зүг гэснээрээ л дайраад исэн болохоос биш. Тэгээ сүүлдээ бүр дуурхаач ялсан нэг ийм хөдөлгөөнтэй болсон. Яаж байгаа гэсэн чинь гэд. Тэгээд яасан гэхээр дуурхаар л хэрүүл одоо болоод идэв гэдтэй гэж бүр сүлдээ бүр найз ярахаач гэсэн иймэрхүү асуудлууд ерөнхийдөө гарч байгаа. Тэгээд би ер нь сайн ихнэр олно гэж боддог гэсэн мөрөөдөл маань би өөрийнхөө зөв гэж харснаар хийгээд биш байна. Би өөрийгөө сайн ихнэр гэд энэ талд муу нөхөр байх ёсгүй юм байна. Тэгвэл яавал бид сайн болох ёстой вэ гэдэг маань өөрөө гэр бүлийн боловсролыг сурах, судлах, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог гэж юу байдгийг би хүсэж байгаа хайраа яаж авах юм гэдэг энэ алхам өдрөө өөрөө ирэхгүй ороод нэвтрүүлэг болоод сургалт болоод ном болоод явсан байдий. Тэгэхээр гэр бүлийн боловсрол мэдлэг мэдээлэл бол одоо хамгаас чухал болж штэ тий. Тэгэхээр энэ талаар за энэ нөгөө мэдлэг боловсрал гэдэг одоо юу гэдэг юм бүр яг нэгдсэн зангидсан ухагдсан бас юу нь бас байхгүй байхад ах шиг байгаа юм. Тэгээд битэрийн одоо хийж байгаа хайрлагцсан эмэгтэй сургалтыг харах юм бол яг Монгол хөрснөөс Монгол хүмүүсийн амьдрал кейсээс гарсан тэгээ 20 гаруй жилийн судалгаа ингээд олон зүйлүүдээс гарсан. Тэгээд юу нь ямар үүргүүд байдгийг ямар үүргүүд гээгдэхээр энэ дунд одоо зүйлүүд гардгийг ингээд ингээ олон зүйлүүдийг битэр бүр яриа судлаад заримдаа ингээл нөгөө ямар нэгэн байдлаар одоо эмэгтэй хүн асуудлаа ярьдаг ч юм уу гэр бүл ирээл уулзах юм бол хоёлоо чинь энэ үүний цаана яг юу вэ? Одоо хоёлоо яах вэ гэл ингээл яриа тий. Тэг мэдээж уншиж сурсан, судалсан, сургалтанд суусан ч ингээд олон зүйлүүд байгаа. Тэгэхээр ингээд нөгөө боловсрал гэдэг зүйл маань өөрөө бас яг нөгөө нэг ийм системтэй, ийм бодлого, тэдэн хуудас, эдэн ном гэхээс илүүтэйгээр яг амьдрал дотроосоо бидний өөрсдний анзаараагүй яг тэр зүйлүүдээ бас олж хараад гаргалгаануудаа ингээ мэдээд яг энийгээ биднэрт яг өмнө нь бол хэлж өгдөг ээж ав байхгүй. Тэгээд намайг яг хүнтэй сууж хахад нэг хоёр хүний үг миний яг зүрх сэтгэлд үлдсэн байдгийг. Нэг нь манай агч за тэгээд зочин айлд орохдоо гэрээ эзний нэрээр ороод гэрээ эзэгтэй нэрээр гардгийн штэ оогом гингүүт за би өстө гэрээ сайхан цэвэрлэл хоол сайхан хийх юм байна л гэж бодоод байгаа. Тэгсэн чинь манай нэг ах тэнцээ суучаад за ахын дөө эмэгтэй хүн дуугаа явлаа гэд бүтэж өгдөг юм шүү гэд тэгтэн энэ одоо ямар сонио үг хэлсэн. Гайхаад тэгээд эхчийнхаа үгэнд итгэсэн боловч энэ намайг сайн ихнэр болгож чадаагүй. Гэхдээ ахыхаа үгэнд би дургу байсан боловч энэ үг надад маш олон зүйлүүдийг бүр ойлгож тэр бүр миний ах төрүүлээд амьдрал үтцсэн тэнд нэг эр хүний сэтгэл зүй эмэгтэй хүн яадаг байлаа гэдэг олон зүйлүүдийг үтцсэн байна шүү дээ ингээд ойлгож байгаа. Тэгэхээр энэ гэр бүлийн боловсролыг угаасаа бид нэр мэдэхгүй яг зөнгөөрөөч гэдэг юм уу олон зүйлүүд ингээ явцсан. Гэтэ яг ингээд системд ороод бит хоёрт одоо сургуульд орсон бүр салтсан гэр бүлүүд хүртэл эргэж нийлж байгааг хараад бит хоёр бүр амар баярлдэн шин. Ямар дараа нь хүүхдтэй болсон. Багшаа бит хоёр эргэж нийлээд нэг ийм хүүхдтэй болсон штэ гээл те. Тэгэхээр бүр айвуух баярлдаг. Тэгэхээр мэдлэггүйгээс олж амьдралдаа алдна. За бүр сал сарнихтай хүрнэ гэдэг бол айгүй юм гинэ. Тий таны хэлж байгаа юм дээр бас өөр дөрөө төгөлцсөн зүйлүүдээ бас ярмаар санагдлаа. Би ч гэсэн бас одоо ингээл таны хэлдгээр бас хантайгаа яг ингээ хайр дурлалаараа суугаал ингээл амьдралын олон нухчаанд дунд ингээл явал өнөөдөр хүртэл явж лээ л да. Гэхдээ яг энэ нухчаануудыг давж чадахгүй салж байгаа гэрүүл маш их байгаа. Тэгэхээр би ч гэсэн одоо спортын хүн. Тэгэхээр спортын хүн чинь ялагдал, ядрал тэгэл маш их тийм стресс одоо бухимдал те энэ бүгдийгээ яг өөрөө мэдхгүй ирж гэр бүлдээ гаргадаг. Тэгээд нөгөө хань минь бүр их ачаа үрдэг. Тэрийг над тэглээ гэж мэдхгүй. Бүх спортын хүмүүс яг ийм л байдаг байх гэж би бас ойлгосон. Тэгээд 2017 онд Ганабай сургалтанд суугаад өхний хөгжлийн. Тэгээд би яг ингээд эхнэрийг арай өөр өнцгөр харж эхэлсэн. Хөөх. Би чи бүхэл бүтэн одоо хүний өрөө авч суугаад магадгүй надтай сууг гэсэн бол ингээд ихтэй сургуульд сураад хөгжөөд ямар ч хүн болохоос нь таашгүй штэ. Тэгээд миний амжилтын төлөө ингээд явж байхад би бүр гэл өөртөө бас нэг тийм айгу тийм эмзэглэвчтэй байсан л да. Тэгэл ажиллаж игсэн айгу үрдөнтэй байсан шүү. Тэгэхээр ер нь бусад
спортын гэр бүлүүд ч гэсэн бас энэ нэг бас эргэж харж ялангуяа бид нар спорт гэж онцолдог нь нөгөө нэг тулааны спорт дандаа нэг ял тялагдлын нэнсэн дээр явж байдаг болохоор тэр бүх стресс депресс хамгийн ойр байгаа хүнийх өрдөг юм байна да гэж бас дүгнжсэн л дээ. Яалтчгүй эргээгээл эмэгтэй хүний сэтгэл зүг мэдэхгүй. Бас эмэгтэй хүний сэтгэл зүй, эрэгтэй хүний сэтгэл зүйд бие биенийхээ сэтгэл зүйг мэдэхгүй. Гэхдээ нөгөө энэ сэтгэл дотор ямар нэгэн зүйл дутуу байгаад байгаагаа мэдрээд байдаг. Гэхдээ бас хамгийн харамсмаар нь бас яг юу дутуу байгаагаа мэдэхгүй. Тэгээд чи намайг тоохгүй байна. Чи бүх гэж алга болцдог гэдэг ч юм уу те. Эсвэл чи намайг тоохгүй байна. Одоо найз нартайгаа бүжигээ явцдаг гэдэг ч юм уу нэг иймэрхүү гомдлууд л ер нь ингээд гараад байгаа. Тэгэхээр энэчнээс бид нар одоо яг юуг илүү сайн мэдэх вэ? Юуг илүү сайн ойлгохгүй гэхэлэр зэрэг эмэгтэйчүүд бол ер нь ингээ харахад ааш нь олдохгүй хаврын тэнгэр шиг гэж ярьдаг те. Гэхдээ яг бүсгүүчүүдийг ингээд өмөөрөө хэлэхэд те. Энэ газар шороо хүртэл үр тариаг ургуулах гэж ааш нь хөдөлдөн штэ шороогоор шуураал те. Гэхдээ үүний цаана яаж ийм гэхээр одоо маш гоё шин ногоо ургаад тэгээ намар бид нар маш гоё үр жимсийг хурааж авдаг. Тэгэхээр ингээд нөгөө ааш нь олдохгүй байгаа тэр эмэгтэйг бид нар усалж чадах юм бол маш гоё хайрыг гаргадаг. Тэгэхээр энэ яаж ийм гэхээр зэрэг ерөөсөө л ингээд нүдэн балааж хин дүлийн манай эхнэр ер нь яг яагаад уралж юу гэж ерөөсөө эрчүүдийн хувьд бол ерөөсөө л ганцхан юм шийдэлсэн байгаа амархан. Миний хайраар дутцсан юм байна гэд. Тэгээ эмэгтэй хүн чинь асар их хүчтэй. Одоо би эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хүчийг одоо тодорхойлъё. За дэн гэд нэг өвдөлтийн хэмжүүр байдаг. Одоо эмэгтэй хүн за би тоогийн жоохон зөрүүлж магадгүй. Төрхийн өвдөлт чинь үхэхийн өвдөлттэй адилхан гэж үзэж байгаа шүү дээ. Тэгэхээр 57 хүржиж өвдөлтийг мэдэржиж эмэгтэй хүн төрдөг. Тэгсэн чи ирчүүд яадаг вэ гэхээр зэрэг 20 гарн дээр очиод үхлээ одоо тий хатлаа гэл ерөөсөө ухаан алдаал ингээл мажаагаад унцдаг. Тэгэхээр нөгөө нэг харахад ингээд эмхтэн хүн боловч өөр бас нэг ялгаа юу вэ гэхээр зэрэг ирчүүд 5 тонн үрс бууцсан байна гэл тэгэх юм бол 2-3 цагийн дотор шоржгонтол буулгана. Харин эмхтэйчүүд яадаг вэ гэхээр зэрэг эмхтэй хүний хүч чадал настаа аав ээжигээ асраад 1 сар 2 сар 3 жил 5 жил хүртэл ингээл яваад. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүний хүч чадал богино хэмжээгээр яг ингээд нөгөө ингээл хэмнэлээ алдахгүй явж байгаа нь одоо ингээд нөгөө юу гэдэг. Тэгэхэд эрэгтэй хүн бол хизээч бүр ингээд бүтэн 1 сар яг ингээд нөгөө эмэгтэй хүн шиг өвчтөн хүнийг асарж болж чадахгүй. Намайг хүндрэлтэй төрж байхад үгүй миний нөхөр 4 хоног намайг асраад сүүлдээ миний айнаа цаг хэд болж ирсэн чи өндөө чарсан. 1200 км гэж урдаас тэгжсэн. Тэгэхээр бид нар яг нөгөө онцлогуудаа мэдэхгүй байгаа учраас яаж харилцаа мэдэхгүй, яаж хайрыг өгөхөө мэдэхгүй тий. Тэгэхээр зэрэг энэ дээрээс би одоо ер нь тэгээд эмэгтэй хүн ийм зүйлд хүч чадлаа гаргаж чаддсан юм. Хичнээн бүр ядраад хүүхдээ хөхүүлээд нойргоо хоноод ер нь ирчүүд мэдтгүү л тий. Хүүхдээ хөхүүлээ шүнжэнгөө нойргоо хоноод өдөр хоол амжуулаад тэрний эний даалгаврыг хийлгээд тэгсэрнээс ингээл эмхтэй хүн гэл яваа л идэг тий. Гэхдээ цаана зүгээр л чимэн байгаа учраас би нэрээ тий хүүхдүүдээ санаа зовхгүй би ямар гоё бэлтгэлдээ гардаг гэж санаж ин тий. Ямар гоё би одоо уурхаад ажилдаг гэж санаж гэл хэлчихэд зүгээр л эмхтэй хүнд ахаал рефреш бүр дорхноо явагддаг. Бүр шүн нойргоо хансан байсан ч босоод ирдэг. За би ч гэсэн адилхан ажиллаж гин гэл ингэх юм бол тэгээд цаана эмгтээчүүд мэд өөрийгөө бас буруу илэрхийлээд байгаа. Яа бүр дандаа буруу илэрхийлдэг. Одоо би ингээл тэрнийгээ засаалгаан гэтээ яг л нөгөө нэг мэдхгүй байх үешгээ ингээл илэрхийлэх гээл байгаа тий. Тэгээд энэ ялгаануудаа ингээд бид нар мэдчихгүй. Мэдэх хэрэгтэй болчиход байгаа. Гэтэл нөгөө эрэгтэй хүн чинь чи намайг тоосонгүй, чи залгахад уцаар авсангүй, чи ингэсэнгүй гэд ингээд зүгээр л эрэгтэй хүн буруутгал дуун зүгээр шууд таагдчихдаг. Зүгээр сонсомооргүй санагддаг. Утсыг авмааргүй санагддаг. Тэр бол хайргүйдээ биш. Нэг жоохон буруутгалын үг сонсчингууд нөгөө хийжсэн ажилдаа тамирдаал хүчин унаал те бүр яа болоод урам хугараал гараас нэм гарахаа болол. Тийм учраас ингээд зүрхшээгээд эхнэрийнхээ буруутгалыг ингээд авч чаддгүй. Тэгэхээр энэ өөрийгөө би яаж илэрхийлэх юм? Энэ зүйлүүдээ ч ингээд мэдэхгүй болохоор зэрэг нөгөө тэгэхээр таны хувьд яг одоо тэр сургалтанд суугаад их нэртэй яаж хандах хэрэгтэй вэ гэдэг нүд нээгдээд гэ тий. Тэгэхээр тэр яг ямар өөрчлөлт явагдчих юу болчих вэ? Яг тухайн үед тэр ном уншаал, номын хилцүүлгэн суугаад тэгэл яг тэр нөгөө ширээн дээр сууж байгаа хүмүүстэй ингээ харилцаад эхлээд тэгээ гэртээрээ их нэртэйгээ ингээ харилцаад ихсэн чинь нэг 2 орон зай гэж ингээ анзаарчихсан.
Тэгэн гут ч л тэн дээр л дүгнэлт хийж эхэлж байгаа юм л да. За яг адилхан яг ийм байх боломжтой хүн шүү дээ. Тэгээ буруут нь хийгээл өөрөөсөө буруугаа хайгаал тэгэл ажиллаж эхэлсэн л дээ. Тэгтээ яг нөгөө нэг гэр бүлийн боловсрол бол одоо ажиллаж одоо бид нар чинь практикаар суралцж штэ тий. Тэгээ суралцчил олдыг юм. Тэгээд энэ ном дээрээс нэг олж байгаа хамгийн гоё гол зүйл гэвэл эмгтэй хүн хайраа дутдаг. Харин эрэгтэй хүн бол хүндлэлээр дутдаг гэд. Тэгэхээр яаж нэхэр нөгөө эмгтэй хүн өөр шигээ байлгах гээд эр нөхрийгээ ингээд хүлээд идэг. Эр хүн болохоор бас яг өөр шигээ байлгах гэж хүлээд идэг ч юм иймэрхүү. Энэ бүгдээс болж бас хүлээ ойлголцол юус тийм болоо гэж ботсон л да. Тэгэхээр одоо яг энэ дээр яг гэр бүлийн боловсролын талаарх одоо зайлшгүй мэдэх зүйлсүүдийн та нэг манай сонсогчд минь хаалцвал. За тэгээ би энэ дээр зайлшгүй хэлэх ёстой бүр тооны томьёо шиг хэлэх ёстой зүйл байгаа. Тэрнээс өмнө нөгөө нэг өөрөөхөө зүтгэх гээд байдаг гэдэг дээр би нэг чухал зүйлийг хэлмээр ингээд хүмүүст ингээд жишээгээр зураглалаар дүрслэл буулгаж ярихлаар аягүй ойлгоцдог. Би эмгтээчүүдийн гаргадаг нэг алдааг ярихад одоо үдж байгаа хүмүүсийн хувьд одоо эхнэрээ буруутгаад ч юм уу тийм юм битгий хийгээсэ гэж бодож байгаа. За эрчүүдийн хувьд бас аягүй сайхан жанжин шуумтай гол зүйл байдаг. Юу вэ гэхээр зэрэг эрчүүд өөр хаалтааг мэддэг. За би өнөөдөр ч жоохон оройцчлаа да. За тэгчүүдээ ч. За яг хөө заримдаа анзаарахгүй нөгөө хөлтөө төмс гэж ярьдаг шиг зүйлүүд байдаг. Гэхдээ ямар ч лсэн эрчүүд би эхнэрээ нэг ингээд гомдоочлоо гэдэг баримжаа ч юм уу ханан байгааддаг. Гэтэл манай эмэгтэйчүүдийн хамгийн гайхамшигтай алдаа юу вэ гэхээр зэрэг хизээч өөрийнхөө алдааг харахгүй. Чи тгээгүйсэн бол би ингэхгүй байсан. Чи идэгсэн болохоор яг ингэж байгаа гэд бүх салхины чигийг эргүүлж хуйлруулад ингээд нөхөрлөө бүр эргүүлж чаддаг авьяастай. Тэгээд ингээд сургалтаар ингээд харангуут яаж ийн гэхлээр зэрэг бүсгүүчүүд манай нөхөр 80% алдаатай, миний 20% гэж яснаа сүүлд нь багшаа 80% алдаа нь надад байсан юм байна. Харин ч намайг ийм байхад миний нөхөр харин ч намайг яаж хайж явчаагүй юм бэ гэл ингээд эргэжчээ тий. Тэгэхээр одоо энэ дээр яаж ийн гэхлээр зэрэг эмгтээчүүд маань би өөр эмгтээ хүн учраас мэдчихээн. Үнэхээр нөхөртэй хайртай, улам илүү их амжилттай яваасай, улам илүү их гоё байгаасай гэд гарч байгаа сэтгэл нь дандаа хайр байдаг. Тэгээ би нөгөө түрүү хэлжсэн шүү дээ тий. Би өөрийнхөө зүгээс хараад зөв сайн гэснээрээ л хийгээд исэн бэлээ гэж. Тэгээд энэ юутай адилхан бэ гэхээр зэрэг одоо магадгүй таны эхнэр 35 36 арзмаар л дөвл хөмсөж байгаа. За магадгүй таны одоо хөл одоо баг одоо юу гэдгийг 45 46 ч юм уу тий. Тэгэхээр энэ маань яг юутай адилхан бэ гэхээр эрчүүд яагаад цаашлаад идэг гэхээр зэрэг чи яг миний дөвлөг өмсөх хэвээр над шиг байх хэвээр гэж одоо тань дөвлөө өмсөх гэж зүтгээд дээ штэ нэг эмхтэй. Тэ? Тэгэхээр яг энийг бид нар энэ өнцгөөс харах биш. Эн чи эрэгтэй хүн шүү дээ. Амьдралыг дааж авах хат нуруутай байхын тулд тулгууртай байхын тулд энэ хүний өмсөж байгаа гутал нүртэл ингээд том шүү дээ гэдгийг ойлгоод эхэлсэн үед бол үнэхээр гоё. Тэгэхээр бас ингээд нөгөө надаас бүх юм шалтгаалдаг юм байна гэдгийг яг ингээд тань шиг ойлгодог эрчүүд бас байдаг. Гэхдээ эрчүүдийн маань хувьд бол их гоё. Ингээл хараад ахад яадаг вэ гэхээр зэрэг аргаа барах хүртлээ ихнэр аргацсан байдаг байхгүй юу? Тэгээд эхнэрүүд нь яадаг вэ гэхээр зэрэг аргадаал нэг гоё хоолнд ордог, нэг гоё гутал бэлэнд авдаг. Гэтэл маргааш нь гинт зүг зүгээр яжсэн уурлал яасан гэсэн чинь чамайг тэр мө хүүхэнтэй уулзсан чинь бодсон чинь гинт санаанд орж ирээл гээл өглөөхөн зүгээр нэг гоё цаа уужаасна чим ууны өсгөөтэй гутлаа ав цаав гээл буцаага шиддэг ч юм уу те ингээд иймэрхүү ингээд асуудлууд ингээд ерөнхийдөө гарч ирээд байдаг те. Тэгэхээр эмгтээчүүд бид нар яг өөрсдийнхээ алдааг олоод харчих юм бол эрэгтэй хүмүүс чинь юу хийх ёстойгоо мэдчих юм бол яг тэр гайхамшигтай түлхүүр нь бүр эрэгтэй хүнд биш бүр яг эмэгтэй хүнд байгаад байгаа байхгүй. Гэтэ энэ нь чи тэгэх ёстой, ингэх ёстой гэдэг нэг хүчрхийг даам гарсан тушаал өгдөг дарга шиг биш. Одоо нөгөө Мерлин Монро ч юм уу одоо жүжигчд бас хэлсэн байдаг шүү дээ тий. Би сул дараа байх эрэгтэй одоо доошоо орж байгаа хэрэг бол биш ээ тий. Би харин ингээд эрэг хүнээс эр хүнийг өөртөө өвчлүүлж би тэр хүний хайр хамгаалалт нүмер нөөлгөд байх эрхээ ингэж олж авч байгаа гэдэг ч юм уу тий. Тэгээд ингээд хоёр талаасаа учир шалтгаанууд юу нэг маш их байгаад байгаа. Тэгээд энэ дээрээс одоо би яг тооны томьёо шиг хоёр зарчмыг хэлж өгье гэж бодож байна. За энэ ямар учиртай томьёо вэ гэвэл тоон дээр хоёр дээр нэмэх нь хоёр тэнцүү дөрөв гэж гардаг. Гэтэл бид нар яадаг вэ гэхээр зэрэг их нэртэй нөхөртөө алдааг нь хэлэх юм бол тэнцэх нь энэ хүн өөрчлөгдөн гэж бодоод таа. Гэтэл хүн гэдэг зүйл чи юусоо тооны томьёогоор явдггүй юм байна. Ерөөсөө явдггүй. За тэгэхээр бидний хамгийн их нэгдүгээрт мэддэг зүйлүүд
Одоо ерөнхийдөө бол ингээл миний хайрлагцсан эмэгтэй зурус пэйжийг миний одоо гэр бүлийн намнууд сургалтын дээр суугаад ийм үүрэгтэй байна гэдгийг нь мэддэг болсон хүмүүс ер нь их байгаад байгаа. Тэгээд анх ингээл битэр чи сургалтаа эхлүүлээ. Та яг гэр бүл болсноор ямар үүрэгтэй вэ гэж асуухлаар бүр нэгэн ч зөв хариулдаггүй. Тэг эмэгтэйчүүд яадаг гэхээр зэрэг хоолоо хийн, гэрээ цэвэрлэн, нөхөртөө туслана, одоо тэгээ хоол хүнсээ цуглуулна, хувц угааж индүүднэ гэж л ингэж л яриад байдаг. За ирчүүд юу гэж хариулдаг гэхээр зэрэг за тэгэл ажиллаа хийгээл мөнгө л олно доо гэж яриаддаг. Энэ юусоо одоо энэ асуултыг сонсож байгаа хүн ч гэсэндээ дотроо энэ үүргийг ингээ асуухад нэг ийм л юм бодож байгаа төсөөлж байгаа. Гэтэл яг бидний яриан донд бүх зүйл ойлгомжтой байгааддаг. Эрэгтэй эмэгтэй хүмүүс дөрв үүрэгтэй. Дөрв үүрэгтэй. За тэгэхээр энэ талд нь ээж, эцэгтэй, эхнэр, хувь хүн. За энэ дөрвөн үүргийг л одоо ягшлын хэлэх хэрэгтэй. Ихэнх эмэгтэйчүүд бол нэг ганц хоёрын лав яваад идэх юм шиг юм. Тэрнээс олж ил эрсчилтэй нэг хөөсөд идэх юм шиг юм. За тэгсэн чи яг ингээд зарчим ороод эхлэнгүүт эмэгтэй хүн одоо яг өөрийнхөө алдааг олж харж эхэлдэг байхгүй юу? Яа тэгэхээр зэрэг өөрийг алдаагүй гэж бодооддаг, юун дээр алдаад байгаач мэдэхгүй. Тэгэд хүн босоо надад алдаа байдаг л ахалтаа ийм л юм байна. За тэгсэн чинь нөгөө талд ирчүүд нь өрхийн тэргүүн, нөхөр, аав, эр хүн гэсэн үүрэгтэй. Ингээд дөрв үүрэгтэй. За тэгээ яаж юм гэхлээр нөгөө түрүү хэлсэн шүү дээ, хоёр талаас тавьсан алдааны тооцоонууд байдгаа гэж. Монгол нийтлэг одоо эмэгтэйчүүд ээж эзэгтэй гэсэн үүрэг дээр л эргээддэг. Хүүхдээ сайн хаарна, өсгөн, гэр орноо сайхан цэвэрлэн, хоол ундыг бол өстой янзын гоё хийн те. Нөхрөө би бол өстой гэртээ орж ирээд юу чих одоо те шаардлагагүй амархад л бэлэн болгож халамжилдаг. Гингүүтлээ би сайн ихнэр гэддэг байхгүй. Гэтэл хүүхдээ сайн харна гэдэг чинь ээж үүрэг. Гэрээ сайхан цэвэрлэнэ гэдэг чинь эцэгтэй үүрэг. Тэгээд энэ хоёрыг нааж авчираад би сайн ихнэр гэхлээрээ зэрэг төөрөд байгаагаа мэдэхгүй байгаа байхгүй юу. За тэгсэн чинь ирчүүд яаж яах гэхлээр зэрэг энэ дөрвөн үүргээс өрхийн тэргүүнийхээ үүргийг одоо Монгол нийтлэг ирчүүдийн ихэнх нь гэсэн үг. Мөнгө олж ирээд би одоо тий энэнгээрээ эхнэр хүүхдийнхаа хэрэгцээ, нүүрстүүлээ бүх юмыг хангана гэж боддог. Монгол ирчүүдийн нэг сайн зүйл гэх юм бол одоо нэг өөрийгөө нэг гээгээд байдгүй. Эхнэр нь явуулахгүй гэж уурсан ч уцаа таслаа явчихъя. Би тэгээ хэлсэн байгаа шүү чамруу залгуур тэгэрэ мэгэрэ гэл. Тиймэрхүү юм яриад мөрөөд алгавч. Тэ тэгэхээр зэрэг ер нь өөрийгөө гээдгүү гэдэг маань найз нөхдөдөө уулздаг, машинаа томруулцдаг гэдэг ч юм уу те гэдэг. Гэхдээ Монгол ирчүүд эрүүл мэндэ алддаг. За ингэнгүүт яаж ийм ихлээр зэрэг яг энэний чинь цаана онсон түлхүүр нь байгаа байхгүй юу? Чи ажил гэд намайг тоодгүйгингүүт нөхөр яаж ийм ихлээр зэрэг би та нарын төлөө ажиллаад байгаа юм шүү. Яг ийм зөрчилдөөн гарч ирдэг. Гэтэл үүний цаана ихнэр нөхөр гэдэг үүргийг надад биелүүлж өгөөч. Гэр бүл болохоос өмнө чи надад зориулдаг байсан тэр хайр чинь одоо чи намайг яг нэг гэрийн зарчиг гэрт авчирч хайчаад тоохгүй. Чи надтай энэ хагасанд кино үзэн гэсэн яасан? Найз чинь залангууталцаа дараа ол тэгэл гараа авцсан. Тэнд нэг хаягдал, гологдол мэдрээд байгаа гомдсон эмхтэл байгаад байгаа байхгүй юу? За тэгсэн чинь ирчүүд яаж ийм ихлээр зэрэг миний ихнэр одоо ингээл жин там болгоод хоол ундаа ингээл бүгднийг хийгээл бүх л юм сайхан байгаад байна. Тэг би яг юу тутсан гэд одоо өөр эмхтэй ирүүлээд байгаа юм бол тоо. Гэтэл нөгөө анх дурсан эмхтэй байха болцсон. За хаста амьдралын төлөө үзээд өгнө гэж хамцуугаа шамлаад шалаа угаагаал дав угаагаал ингээл эхэлсэн тий. Нөгөө дурсан эмхтэй байхгүй үсээ ирзэндээ ингээ ардаа хам бооцсон. Тэ эмгтээч Монгол эмгтээчүүд чинь гэрээсээ гарахтаа л гойдог гэртээ байхдаа бүр одоо болж байгаа өөр болж байгаа те бүр хаягч байгаа өвдөг гарцсан хүүхдээ хөхөөсараагаад энэ ингээ бөөсцсөн те ийм подоологтой одоо байдаг ч гэдэм юм иймэрхүү зүйлүүдээс бид нар болох хэрэгтэй гэл одоо сүүлийн 10 жилийн хувьд бол маш их өөрчлөлтүүд ерөнхийдөө гарч байгаа. Тэгээд яг нөгөө нэг анх дурлсан нөгөө эмгтээ хүн эхнэр гэдэг зүйлийг хүсээд байдаг. Эрэгтэй хүн биш эхнэр эмгтээ хүн гэдэг энэ хүнээс нөгөө би чинь эр хүн шүү дээ гэдэг мэдрэмжээ авдаг хүн чинь тэр мэдрэмжээ авч чадахгүй болохоор бас гадуур яваад байгаа шалтгаанууд байна гэдэг эмэгтэйчүүд мэддэггүй тэрнийгээ. Би хамаг юм чинь хийгээд ах чи ямар муухай юм. Гэхдээ тэр энд буруу гэхээс илүүтэйгээр энийг хэн ч хэлж өгөөгүй. Хэн ч зааж өгөөгүй. Тэгэхээр зэрэг одоо яаж юм гэхээр зэрэг энэ нэвтрүүлгийг сонсож байгаа те ээж аавууд тэгвэл би одоо охиндоо энэ дөрвөн үүргийг хэлж өгөх юм байна. Хүнтэй суугаад хүүхд гаргаад өөрийгөө гээж болохгүй байна. Би чи эхнийхээ хоёр дээр нөгөө 7 жил нь байдаг байсан. Яг өөрийгөө гээсэн. Тэгээ төрх болгондоо би чин баг ингээд нөгөө эрүүл мэндийн зарим нэг шалтгаануудаас болоод бүр ингээд 90 кг гартлаа ингээд
4 хүрсэн баг ингээд дээтлэн амар таргалдаг, ууралт юу. Тэгээд стрессцдэг. Тэгэл ингээд нөгөө нэг өөртөө итгэлгүй болоод ирэхлээр чи яасан ажил чинь тэдэн цагт таарсан тэдэд ирэх ёстой. Гадуур турхаа хүүхнүүд яваад гоё байна уу? Өөрийнхөө бухимдлыг те. Тэнгүүт эн чинь ингээл чи юу яриад байгаа ингээл гэдэг ч юм. Ингээд нөгөө нэг асуудлууд гараад тэгэхээр зэрэг за миний охин чи хүнтэй суух юм бол ийм 4 үүрэг байдаг. Чи ямар ч л байсан хичнээн хүүхд хардаг байлаа ч гэсэн одоо мэдээж одоо юу гэдгийг хөгжлийн бэрхшээлтэй хүүхд нь хүнд өвчтөй байгаа үед бол номер 1 аав ээж хоёр хүүхдэд анхаарлаа тавина. Юу тэр нүүр гар үсгэзэг мантай би өөрөө тэр зүйлүүдийг туулж үтсэн болохоор бүр сайн мэдчихэв. Тэгтээ яг ингээд нөгөө бас ингээд хүүхд олгоо өвдөд байхгүй байгаа нөхцөлтөө мэдлэггүйгээсээ олоод өөрийгөө битгий гэрээ авгаа болгооч ээ. Бид нар өөрснийгөө шууд гэрээ авгаа болгочдөг. Тэнгуэтлээ нөхрөө бас буруутгадаг гэдэг ч юм ингээд ийм зарчмуудыг бид нар мэдэх хэрэгтэй болчиход байгаа. Тэгэхээр одоо энэ чинээс эцэгтэй ээжийн үүргийг нөхөр энэ талаас энэ бол чиний хийх ёстой ажил гэж бас буруутгааддаг. Энэ нь болохоор би чамд хайртай болохоор энийг хийгээд байгаа шүү гэддэг. Тэгэхээр ингээд дунд нь нэг юм гараад байгаа цоорхоны дунд асуудал үүсэж байгаа байхгүй. Тэгсэн чинь эхнэр хой хүн гэдэг маань эрэгтэй хүнд хайр болж байгаа. Хамгийн гол одоо хэсэг шүү дээ тий. Тэгээд одоо бас аавтаа боловч аавгүй юм шиг өсөж байгаа хүүхдүүд байгаа тийм. Тэгэхээр за мөнгөний өгчөнд гэл хүүхдэд тоохгүй. Тэгээд их нэртэй цаг гаргахгүй. Тэгэхээр зэрэг ерөөсөө ингээд одоо ингээд харахаар асуудал яг хоёр талаас байгаа тийм. Тэр энэ гэж ерөөсө буруутгах юм байхгүй тий. Тэгээ энийг мэдчих юм бол нэг зүйл зэгцэрнэ гэсэн. Магадгүй бас нэг зарчим хэлэх гээд байгаа. Дундуур нь танд асуух ч юм уу? Ярих зүйл байсан уу? Үгүй. За тэгвэл дараагийнх нь хэлэх үү. Энэ айгүй чухал. Энэ зарчмыг ер нь одоо маш сайн ер нь мэдж явах хэвээр хэлж өгөх хэвээр. Тэгээд би бас өөр дээрээ өөрчлөлтүүд гаргаснаа хэлмээр байгаа юм. Би тэгээд нөгөө сүүлдээ эмэгтэй хүн чинь хайрын дээрэмчин болд юм байна. Хайрын гуйлгачин болд юм байна. Би дээрэмчин ч болсон, гуйлгачин ч болсон. Чи намайг тоохгүй байна. Тэгээд нөгөө эмэгтэй хүн чи өөрийгөө олоогүй. Энд чи бас нэг чухал зүйл мартах чинь. Эмэгтэй хүн болж төрсний чи утга учир ер нь хүүхэд төрүүлж их хүн болох штэ гэж ярьдаг хүмүүс байдаг. Энэ бол буруу биш. Энэ бол гэхдээ их хүний одоо сайхан зүйл байхгүй юу? Эмэгтэй болоод төрсөн л бол бас эмэгтэй биш. За гэтэл ер нь ингээд эмэгтэй хүн ер нь 30-аас 35 наснда ер нь өөрийгөө олцсон байх юм бол маш сайн юм бэл. Ер нь өөрийгөө олно. Би юунд дуртай вэ? Дургуугээ мэднэ. Би хин нэгнийг дуурайх шаардлагагүй, хин нэгний өмсөн хувцсыг авч өмсөх шаардлагагүй. Тэгэхээр эмэгтэй хүн байна гэдэг маань бас сурдаг зүйл. Энэ маань бас маш гоё урлаг байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ эмэгтэй хүн байна гэдэг зүйлийг ерөөсөө бид нар мартаж болохгүй. Энэ 4 зүйлээ 1 2 3 4 гэж хасах зүйл байхгүй. Яг ширээний ингээд хөлшиг ингэж явах хэрэгтэй зүйл байгаа байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө бол ирчүүд ингээд ямар ч үед чи минь надтай чухал шүү дээ гэдэг мэдрэмжийг өгчих юм бол эмэгтэй хүн бас аж аргалтай болдог. Эсвэл эмэгтэй хүн өөрийгөө олоод ирэх юм бол нөгөө нэг эрэгтэй хүн чинь би ч тийм сайхан ихнэрээ алдчихжсэн байж гэж бас толгоонд тог ордог гэх юм уу те. Альнаас нь ч эхэлж болно. Гэхдээ чамаас олж ин чи эхлэх ёстой гэдэг буруутгал ахаал хэрүүл олно гэсэн үг байгаа байхгүй. Тэгээд энэ нууцуудыг аягүй сайн ер нь ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо манай нөхөр надад одоо юуг хэрэгжүүлдэг вэ гэхээр зэрэг миний сэтгэл үнэхээр юунд дүүрдэг вэ гэхээр зэрэг маргааш манай нөхөр за магадгүй анд явна уу, аялалд явна уу, хөдөө явна, гадаа явна уу, томилт явна уу те. Өмнөх өдөр нь яг надтай болзоонд явдаг юм уу, кино үздэг юм уу, миний сэтгэлийг дүүргэждэг. За ханаа намайг одоо ингээ байхгүйгээр тогны мөнгө гэх юм бол тэг инх юм бол ингээ эр хүнгүү ингээ хэцүүчхүүдээ гэдэг эр хүнийхэн бүх ажлыг хийгээд тэгээд надтай цаг гаргацдаг. Тэнгүүт яадаг вэ гэхээр зэрэг хүүе чи хаана яваад байгаа юм бэ? Уцаа таслаад хайцсан юм бэ гэд гомлоод байдаггүй. Тэгээ яаж юм гэхээр зэрэг гэрт үлдэж байгаа нэгэн рүүгээ гадуур явж байгаа нь өөрөө төрүүлээ залгаад сурчих хэрэгтэй. Энэ бас боловсрал гэр бүлийн боловсралд ороод байгаа байхгүй. Яг хайцсан мэддэхгүй алга болчихно. Тэгээд уцаа тасалчихна. Үхчихсэн юм уу? Энд тэнд дасраад унтсан юм уу? Хүүхнүүд чинь санаан заваад одоо унтахгүй тий. Олон зүйлүүд болж байгаа тий. Тэгэхээр явж байгаа нь одоо манай нөхөр яаж юм гэхээр зэрэг селфи явуулаа тий. Харин одоо ингээ явж гин тэгж гин. Тэнгүүт яг ингээд миний нөхрийн сэтгэл над дээр гэдгийг мэдэх нь л эмэгтэй хүн чухал байдаг. Тэрнээс ш дорчтойгоо явна уу, тэгээ 7 уулын цаана аялалд явна уу, тэр нь бол хамаагүй байхгүй. Бид нар бас буруу ойлголцдог тийм нэг чи намайг тоосонгүй тэр нь тэгээ чи зайл байл гэж биднээс чи гарахгүй үг хэлэхгүй ааш тийм энэ одоо ийм амар эс юм бахтай гэмээр ишин шид ааш бол угаасаа гарна. Тэгэхээр энэ нууцуудыг ирчүүч гэсэндээ мэдмээр байгаа. Тэгээд ингэсэн байгаа нөхцөлд би одоо буяаруу
залгаж хэрүүлэхэ болцсон гэсэн үг. Тэ? Яг ийм зүйлүүд байгаасаа. За дараагийн зарчим юу вэ гэхээр зэрэг бас яг гэр бүлүүдэд хэрэгждэг зүйл. Одоо би танаас асуу. Та чи номыг уншсан болохоор мэдсэн байгаа шүү дээ. Хүний сэтгэл дүүрч байдаг, сэтгэлийн тэнцвэрч гэж ойлгож болно, сэтгэл зүйн байдалч гэж болно, ханамжч гэж ойлгож болно өөрөөрөө тий. Яг сэтгэл зүй дүүрж байдаг юм дөрвөн зүйл байгаад байна. За ажил гэхээр ажил хийдэггүй эмэгтэйчүүд бас байгаа шүү дээ. Хүүхдээ харж байгаа тий. Хүүхд харна гэдэг чинь ажил хийхээс илүү чухал зүйлийг хийж байгаа. За зарим ирчүүдийн хувьд яаж ийм гэхээр зэрэг тий. Эхнэрээ заавахгүй би одоо ингээ тий та нарыг хангалттай хийж гинэ гэд бас одоо өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг бас эмэгтэйчүүд байдаг тий. За ингээл хүний амьдрал янз бүр. Тэгээ яаж ийм гэхээр зэрэг ажил буюу нийгмийг нэг одоо ойлгочих хэрэгтэй. Хүн ажил хийж ямар нэгэн нийгмийн оролцоотой байж миний сэтгэлийн сав дүүрэх нь. За тэгээ дараагийнх нь юу вэ гэхээр зэрэг гэр бүл. Одоо гэр бүлдээ гаргаж байгаа цаг хөөхөн хүүхдийнхаа шулганж байгаа тий тантганааж явж байгаа тэрнийг хараад дүүрэх. За эмэгтэйчүүд одоо нөхрөөсөө хайр авч дүүрэх гэдэг чим. За тэгээ найз нөхдөдтэйгээ бас уулзж яах нь шүү дээ тий. За тэгээд өөрийгөө дүүрэх сэтгэлийн сав энэ дүр байгаад байгаа байхгүй юу. За тэгэхээр зүгээр ажил гэр бүл найз нөхөд би эднэрийн хамгийн чухал нь танд аль нь вэ гэж асуухлаар эрэгтэй эмэгтэй хүмүүс бас яг өөр хариулт гардаг. Заримдаа ингээд бурхан та хоёр ингээд үзэлцээ дагаач гэж байгаа юм шиг ингээд бүр тэс хоёр одоо нөгөө хүмүүсүүд ингээд нийлүүлчихдэг нэг санаа. Гэхдээ яг онсон тоглоом шиг энэ хоёр ингэж цагтлагдах хэрэгтэй байна гэдэг би ер нь одоо сүүлд ойлгосон л да. Гэтэл ирчүүд хамгийн нэгдүгээр чугаа тавьдаг гэхээр энэ дүрийн яг л ажиллаа тавьдаг. Биш ажлаас дээгүүр өөрийгөө тавьдаг. Тэгээд нөгөө ингэж ярьдэн шүү дээ энэ их онгороо гал нэг ярьдаг те. Гэтэл нөгөө энэ онгородооч гол нь биш. Бид нар 4 настай хүүгээ харахад хүртэл онгороо байдаг. Тэр хүний бүр эрэгтэй хүний өөрийнх нь мөн чанар бүр генд нь байдаг зүйл аяр гармонтой холбоотой зүйл байгаад байгаа байхгүй. Тэгээд эрэгтэй хүнийг өөртөө ихтэй байгаад тэгээд дараа нь яадаг вэ гэхээр ажиллаа тавина. Тэгсэн чинь яадаг вэ гэхээр зэрэг эхнэрийнхэн зүгээс харангууд хамгийн сүлд гэр бүлээ тавьсан юм шиг гомдлооддаг. Яг ингээ гомдолдог. За тэгсэн чинь эмэгтэйчүүдээс асуунгууд хамгийн нэгдүгээр шууд гэр бүлээ тавьдаг. Тэгээ дараа нь юугаа тавьж ин гэхээр зэрэг ажиллаа тавьдаг. Тэгээ найз нөхдөд тавьдаг. Хамгийн сүлд ахаал өргөө гээчдэг. Хамгийн сүлд за би яах вэ? За би энэ гутлаа дахиад өмсчээ. Миний нөхөр урд гарч үгээ хэлт юм чинь. За нөхөр маань гутал аваад өмсчихтэй гэдэг юм уу? Энийг ингээд өөрөө хайр гэж бодооддаг. Ингээд асуудлууд гардаг. Тэгээ яаж ин гэхээр зэрэг те ахаал нөгөө хоёр талаас өөр үзээд байгаа хүмүүс ч ахаал тулна. Тэгэхээр энэ дөрвөн зүйл ахаал 1 2 3 4 гэж дараалах зүйл биш байхгүй юу? Ахаад энэ тэнцвэртэй явах хэрэгтэй зүйл. Тэгэхээр ингээд ирчүүд гэр бүлийн хамгийн сүүл тавиад байгаа юм шиг энэ муухай мэдрэмж бас байж болохгүй. За одоо зүгээр л нэг хөнгөн жишээгээр авч үзье л да. Одоо юу гэдгийг. За Чингис хаан дайнд мартах чинь зэрэгт ирчүүдийг татлаа. За тэгэл тэд нар ч одоо ингээл яг л морьтой, зэр зэвсэгтэйгээ тий одоо байлдаанд явах бэлэн байгаа ш. Тэгсэн чинь тэнцээ нэг баг ингээл унтлахныхаа хувцастаа дотуур дээлтэйгээ шахуу нэг залуу яриад би дайнд явах гэсэн юм аа гэдэг юм бол тэрнийг юу хэн авах вэ? Тийм шүү дээ. Хэн ч авахгүй. Тэгэхээр энэ маань өөрөө ямар утгатай гэхээр зэрэг эр хүн өөртөө итгэлтэй хийх ажилдаа ажил бизнесийг нь дэмжих найз нөхдөд босныхаа дараа яг дайнд явах гэж байгаа юм шиг тэр зэр зэвсэг одоо тэр үеийн бүх одоо зүйлүүдийг бэлдээд эх орныхоо төлөө явах гэж байгаа юм шиг энэ бол гэр бүлийнхаа төлөө тэмцэх өөртөө ихтэй ажилтаа ажил бизнесийн одоо энэ гурав нь бүрдчих юм бол одоо би гэр бүлийнхаа төлөө өөрийгөө зориулах хуйг дуулга маань бүрэн боллоо гэж хардаг байх нь шүү дээ. Тэгэхээр энийг олчихсоо гэр бүлээ сүлд тавьдаг гэдэг утгаар бол биш. Тэгвэл энэ дээрээс нөгөө гэр бүлийн боловсрал гэдэг маань юг хэлээд байна гэхээр зэрэг би эднэрийгээ дэндүү хорхоод байна да. Гэхдээ би ажлаа зоогоод үлдсэн нэг жоохон цаг дээр нь эхнэр хүүхдтэй эхнэртэй цаг гаргадаг биш. Төрүүлээд энэ өдөр би эхнэртэй энэ өдөр би гэр бүлдээ цаг гаргана гэж зоочих нь. Одоо тэгэл таныг за аваргаа инкүү тэхүү гээл тэнгүүт за өнөөдөр чи хэд өдөр л 3 дахь өдөр. За энэ 3 дахь өдөр чи би өдрийнхөө хоолыг эхнэртэйгээ эддэг 5 дахь өдрийн орой би эхнэртэйгээ саавнд ордог. Сүүлдээ бүр авраг энэ өдөр эхнэртэйгээ гардыг өөр өдөр гээл хүлээн зөвшөөрч эхлэн тий. Тэгэхээр ингээд мэдлэг гэдэг зүйлч минь зүгээр чимхлүүр жоохон л зүйлүүд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эмэгтэйчүүд яаж яах гэхээр зэрэг нөгөө харж дурладаг эрэгтэй хүнд
ерөөсөө эрэгтэй хүн ерөөсөө нөгөө нэвтрүүлгийн ихэнд ихсэн шүү дээ. Тэ аз жаргалтай эмэгтэй дурлаж өөрчлөгдөв. Тэгээ алдааг нь хэлээд өөрчлөгдөн гэж удаад бид нар ингээл маажаал ухаал яг цагаан сарын цэвэрлэгээ гээл тэ юм хум наашин чаашин татаал угаалга цэвэрлэгээ хийж байгаа юм шиг ингээл нөхрөө бүр ингээл эргэн тойруулж хараад эрентхэн зургаар харж байгаа юм шиг л алдааг нь хараад хэлээддэг. Өнөөгөөт нь уламжлал цаашлааддаг. Энэ болохоор буруу байгаад байгаа байхгүй. Тэгэхээр үүний цаанд би маш чухал зарчин дундуурах түлхүүр үгийг нь одоо хэлэх чинь. Тэгэхээр яаж юм гэхэлэр зэрэг эр хүн алдаагаа хэлүүлж биш. Ад жаргалтай эмэгтэйгийн цаана юу байна гэхэлэр зэрэг эр хүн гормонороо дамжуулж өөрчлөгддөг. Дурсан эмэгтэйгийн хотлоо ямар ч эр хүн бүр ухаан жолоогүй тест юу ч хамаагүй хийдэг. Ажлаа таслаад ирч чадна. Буяа бүр намайг тэгжсэн. Ажил дундуур ирээд тулгаалаад аваа явцсан байл яах вэ? Тэгээ нөгөө алдаагаа цасаад нөгөө нөхөр өөрчлөгдчих юм бол би ад жаргалтай эмэгтэй болно гэж бодоод байгаа бодол маань буруу. Өөрөө өөртөө ажиллаад өөрийгөө олоод би эмэгтэй хүн байх хэрэгтэй, эхнэр байх хэрэгтэй гэдгийг мэдрээд ирсэн чинь кино үзье, хамт хоолнд орё. Тэгээ битэл бүр ажил дундуур хулгаалаад аваа. Иймэрхүү ингээд зүйлүүд гарч байгаа байхгүй. Тэгэхээр энэ дөрөв ахаад ерөөсөө эмэгтэйчүүд өөрийгөө гээж болохгүй. Хамгийн их гол асуудал бол ерөөсөө өөрийгөө л хийгээд байгаа шүү дээ. Тийм. Тэнгүүт өөрийгөө гээж болохгүй гингүүт ингээ ёолконд орох байгаа юм шиг хамаг үс гэзэг бүх юмаа лагчцал бариу хувцсан бочод ингээ суугаад ахыг бас хэлэхгүй. Яг энэ 400 шагаа шиг тэнцвэртэй байна. Шагаа нэг л зүйл дөрвөн талаараа буудаг. Одоо би эхнэрээ би өөрийгөө би нэг ээжийн үүргийг гэдэг энэ зүйлүүд ингээ мэдлэгтэйгээр аль нь хоцроод байгаа. Яг ингээ төгс ингэж явна гэж байхгүй л те. Тэнцвэржүүлээд ингээ явах нь ингээ маш зүйтэй байгаа байхгүй. За эдгээр бол маш чухал зарчмууд байна. Хамтран ажиллагч Төмөн хийцлийн төгс бүтээл Итгэлт хийц компани. Өвжи энерги жол шатхуун түгээх станц нь Баруун аймгууд руу явах төв зам дагуу Улаанбаатар хотоос 56 км-ийн зайд Төв аймгийн Аргалан цумын цагаан хөтлийн дэмжээр байрлаж байна. Орцгар цайтай, нэгэн зэрэг олон автомашин хүлээх хүчин чадалтай, том өрийн автомашины зогсоолтой, орчин үеийн шатхуун түгээх станц. Бидний хэрэглэгч та бүхэндээ өндөр чанартай бензин болон дизель түлхшээр түргэн шуурхай найдвартай үйлчилж байна. Бид таны аян замын сайн нөхөр байх болно. Өвжи энерги ойл итгэлтэй найдвартай үйлчилгээ. За яста маш гоё гол зүйлүүдийг та хэлж өглөө. Тэгээд нөгөө эр хүн хүндэтгэлээр сэргэж буруутгалаар унтарчээд тэгээд тэгэхээр нөгөө нэг хөөсийн харилцаанаас шалтгаалж бас нэг юм бас үл ойлголцлууд маш гарч байна л да. Тэгэхээр энэний шалтгааныг За одоо ингээд нөгөө нийгэмдэр хамтдаа гэр бүлийн бизнес хийж байгаа хүмүүс байгаад байгаа шүү дээ. Яг адилхан өглөө гэрээс гарлаа, оройн ажилласаа ирлээ. Тэгэхэд яаж ийм ихлээр зэрэг гэтээ одоо мундаг ажилсаг хоол идэг ирчүүд байдаг л та. Гэтээ эрэгтэй нь орж ирээл ядраад ирнэ гэл хөвтөд өгдөг. Яаж ч ядарч ирээл эмэгтэй хүн үргэлжлүүлээл хоолоо ихэс өөр замгүй маргааш хүүхдийн цэцэрлэгийн даалгавар малгавар гэх тэр бүх зүйлүүдийг хийх шаардлагагүй. Ингээл үргэлжлүүлээл ингээд хийдэг. Тэгтээ ингээд энэ зүйлүүдийг ингээд аваад үзэхлээр эрэгтэй хүний яг онцлог нь гэрээ амар хорчин гэж харааддаг. Би гэртээ очиж сайхан амрыг. Тэгээд би сайхан амарчаад би маргааш гэр бүлийнхээ төлөө үргэлжлүүлээ зүтгэх хүч энерги олж авна гэж бодоод гэртээ зүгээр л амарна гэж бодож ирдэг. Тэгсэн чинь эмэгтэйчүүд яадаг вэ гэхээр зэрэг гэрээ амьдрах орчин гэж хардаг. Тэгэхээр нөгөө бурхан ч ахаад энэ хоёрыг бас хүзэж таруулах гэдэг шүү дээ тий. Тэгээд энэ нөгөө зүйлүүд ингээд ойлгох нь маш чухал болчиход байгаа байхгүй юу. За тэгсэн чинь ирчүүд яаж яах гэхээр зэрэг ирээдүйд цаг дээр амжилт босгосон, бүтээсэн, хийсэн зүйлүүд тэгчих юм бол би одоо амжилттай ир хүн гэж дүгнэх гээд байдаг. Тэгсэн чинь эмэгтэйчүүд яг одоо цагдаар ад жаргалтай байгаагаараа өөрийгөө мэдрэх гээд байдаг. Одоо тэгэхээр яагаад нэрэ эмэгтэйчүүдийг цэцэгтэй зүйлдэг гэж та бодож байгаа вэ? Хамгийн одоо гоо үзэмж талдаа төгс тэр зүйлтэйгээр зүүрлж одоо хөглж өгч байгаа юм бол гэж бодож байна. Тэгээд ийм нэг онцлог байгаад байгаа. Тэгэхээр ирчүүдийн хувьд яадаг вэ гэхээр зэрэг ахаал нөгөө эрэгтэй эмэгтэй хоёрын чинь онцлогоо шалтгаалаад зөрчилдөн. За одоо ингээд юу гэдгийг хэдүүлээ гэрт амьдарч исэн юм чинь нэг байранд орчие, байранд байсан бол машинтай олчие гэл тэр чинь бас л гэр бүлийн хөдлөө зүтгээд байгаа штэ. Тэгэж байхдаа яадаг вэ гэхээр зэрэг нойр хоолгүй явна. Заримдаа мөнгөө тэг чардаах, тохируулах, татах, танах юмнууд гарна те. Тэгсэн чинь ирээдүйд цагийг хараад эрэгтэй хүн уршиж байхад одоо цаг дээр хайрыг мэдэрч байгаа эмэгтэй хүн чинь яагаад цэцэгтэй адилхан бэ гэхээр зэрэг одоо цэцгийг те
Усаа цуглуулж байгаад намар нэг мөсөн услыг гэвэл юу болох вэ? Болохгүй шүү дээ. Цэцгийг яг өдөрт нь эсвэл 2 хоногт нь яг тохирсон хугацаанд нь услах хэвээр. Гэтэл ирчүүд цэцэг мэд энэ ихнэрээ яг услах хэвээр цагт нь услахгүй байгаа байхгүй. Инээс болоод гэр бүлүүд бас салдаг. Яа тэгэхээр зэрэг ингээл нөгөө ихнэрээ дандаа орхицсан гээцэн тэгэл найз нөхдөдөө явцдаг. Тэгээд яг өөрт нь ихэн анхаарал тавьж тэр хүн ихнэр нь татагтаа явцдаг. Тэгээ ирчүүд ямар гомдол тавьдаг вэ гэхээр зэрэг би ихнэрийнхээ төлөө энэ барилга байшин босгох гэж би явсан штэ. Одоо энэ хүн байхгүй. Зүтгэж тэнд очсон чинь тэнд ганцаараа үлдсэн. Тэгэхээр яг энэ зүйлүүд ингээд нөгөө ойлгохгүйгээс болоод алдаад байгаа байхгүй юу. Тэгээд энийгээ ч бид нар бас нөгөө зөв ойлгуулж чадахгүй. Ийм зүйлүүд бас байгаад байгаа. Ирээдүйн цаг, одоо цаг гэд тэ. Тэр бас буяах таяртай уулзаас сууж яхад та нэг буяахыг таа гэд хүндэтгчсэн л да. Одоо болохоор дэрвд л манай аав ээж би нэг таа гэд эрхийн тэргүүнээ хүндэлдэг байсан. Надад их сайхан санагдсан л да. Энэ чинь бас их учиртай. Тэгээд нөгөө хүн болгонд нэг амьдралаас олж харсан зүйл гэж байдэн штэ. Тэгээд би ер нь аав ээжийнхээ одоо амьдралыг харж байхдаа яг миний өөрийн мөрөөдөл бараг 15 настай байхдаа би нөгөө сайн ихнэр болно гэж боддог байсан. Гэтэ аав ээжийнхээ амьдралыг би бол шүүхгүй. Гэхдээ манай аавын хувьд болохоор зэрэг мөнгө авчраал өгчдөг ч гэдэм юм уу те. Би ингээд ээжигээ аавыг ингээд яг эр хүний одоо байр суурин дээр тавьж хүндлэх тал дээр биш байна даа л гэж ерөнхийдөө боддог байсан. Гэтэ миний аав бүр асар мундаг ухаантай хүн байсан. Тэгээд би одоо хүнтэй суух юм бол би хүндлэн. Тэр хүнийг би хүндлэх болно. Надтай суух хүн тэ одоо намайг байгаагаар минь ямар ч хайртай байсан намайг байгаагаар минь хайрладаг. Тэ. Тэгээ би тэр хүнийг одоо үнэхээр хүндлэх ёстой гэдэг ийм зүйлүүдийг бүр 15 настайгаас ингээд боддог байсан. Тэгээ би хантайгаа үерхэд яасан гэхээр миний ань чинь Германд сурна гэж явсан юм. Төрс өдөр нь боллоо. Тэгээ тэр үед чинь нөгөө чат мат инээ тэрэ байхгүй мессенжерддэг тэгээ яхаагийн мессенжерээр тэгдэг. Тэгээд уцтай хүн болгон тэр болгон байхгүй. Тэнгүүт нэг ахаар дамжуулаад та одоо очих гэж нөө би тэнд цагаас яриаш гэд нэг уцтай ах маань манад ирж таарах юм бол ингээ ярьдаг ч юм уу тийм. Тэгээд гэтээ тэр үед чинь захаа явдаг байсан. Тэгээд нөхөртөө би төрс өдрийн бэлэг барихаар болоод юу өхөө мэддгүү. Бас оюутан төгс курсын оюутан байдаг. Тэгээд яг откретэн дээр те төрс өдрийн минь төргийа. Тэгээд та гэдэг үгийг бэлгэлж гинэ гэд. Тэгээ явсан. Тэгээд маш их манай нөхөр их баярлсан байсан. Тэгээ ирснийхэн дараа чээж хэлж чаддгүй, таа ч гэж чаддгүй. Өөрөө гэхэлэр юу гинэ гэл намайг чинь тэгээ ерөнхийдөө бол ингээд би одоо хүндлэн гэдэг зүйл маань нөхөр маань хэн болох вэ гэдгийг мэдхээс ч өмнө одоо ингээд би өөртөө хүсэж мөрөөддөг байсан зүйл маань. Гэхдээ яг энэ зүйл маань заримдаа нуурноо. Ста дэшээ ташаа янз болно штэ. Гэтэ жанжин шумаа алдахгүй би юу их хэвээр одоо мэдэх хэвээр юм чин би өөрийгөө засах хэвээр ч юм ингээ явдаг. Тэгэхээр энэ маань эндээс би ингээд хамгийн онцолж хэлэх гээд байгаа зүйл юу вэ гэхээр зэрэг манай нүүдэлчин соёл маань үнэхээр гайхалтай. Үнэхээр биширмээр гэр бүлийг ингээд судлах тусмаа, унших тусмаа тэг ингээд маш олон хүмүүстэй уулзах тусмаа юу нь илүү гайхамшигтай вэ гэхээр зэрэг эр хүний ажил нь ойлгомжтой. Адуу малаа тий эрчүүд нь гэрийн гадаах ажиллаа. Эмэгтэйчүүд нь одоо сүү сайл гэж яг гэртээ. Тэгээ яаж нэхлээр зэрэг эр хүний бүтээдэг юм байна гэдгийг одоо битээр ингээл маш олон зүйлүүд төр ингээ харж байгаа. Тэгэхээр нөгөө аав яаж нэхлээр зэрэг минийхүү өвөл энд өвөлчих юм бол одоо малын хорогдлоггүй ч гэдэг юм уу. За хавар энд 100 одоо энэ ч байх юм бол одоо сэрүүхэн сайхан ч гэдэг юм уу те. Ингээд нөгөө явж байхдаа яг нөгөө аав хүн чинь тэнцээ нэг ирээдүйн өрхийн тэргүүнийг бас ингээ бэлдээд мөн чанараа шингээгээд ингээ яваад байгаа байхгүй те. Тэнцээ ээж яаж нэхлээр зэрэг сүү сайлаа бэлдэж явахдаа за миний охин энийг одоо ингэж одоо сүүгээс хамарна ингэж ааруул цагаагаа бэлдэн одоо тэгин ингэж гэдэг юм яг энэ бүх зүйлүүдийг бүр ингээд зааж ирсэн. Тэгэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэр дөрөв өөр гэж онцол судалж ийм юм байдгийн биш үү гэж гаргаж ирэх шаардлагагүйгээр ер нь ингээд энэ зүйлүүд нь бүр цаанаасаа ингэж явж байсан одоо гайхамшигтай тэнгэрийн бэлэг гэдэг ч юм уу ийм байгаад байдаг. Гэвтэл нөгөө
нүүдлийн соёлоос хотын соёл руу ороод ирсэн чинь аав нь хүүгээ дагуулаад компани дээр яваад ийн гэж байхгүй болчиход байгаа байхгүй юу. Эр хүн одоо бүтээх нөхцөлгүй болчиход байгаа байхгүй юу. За тэгээд нөгөө салалт гэдэг утгаараа аавгүй өсөж байгаа хүүгүүд чих болчлоо ч гэдэм үү те. Тэгээд одоо ийм эрхмэнтэй амьдрснаас ганцаараа нэг хүүхд өсгөөд амьдрсан чи яадгийн гэсэн нөгөө хүчрхэг эмэгтэйчүүдийн одоо үзэл санаанууд бас ингээд дамгаалаад ирсэн. Бас ингээд ярангууд ирчүүд ойлгохтой байсан бол энэ ингээд бүр асар маргаантай гэхдээ энэ маргааныг ингээд ярихтай гол нь биш. Бид нар яг энэ нүүдэлчин соёлоос одоо бид нар яг энэ амьдрал дээр юуг дархлаа болгож авч үлдэх юм бэ гэдгийг бид нар бүр аягүй сайн мэдэх хэрэгтэй болчиход байгаа байхгүй юу. Одоо яг Монголд дархлаа, Монгол цуснд одоо байгаа энэ зүйл. Тэгэхээр одоо өсвөр насн дээр би чинь 3 хүүтэй. За охтуудын онцлогийг бол одоо ер нь бол мэдэхгүй нэг бэртээ болоод ямар хөөрх юм бэ гэж бүр гайхаад байгаа. Тэгээ яг ингээд өсвөр насн дээр хөгөөж яаж ийн гэхлээр зэрэг нөгөө гормон одоо ингээл тэ итгэвчээл хүч чадал амтагдаал тэ заримдаа пэдэгээл одоо бүр ингээ хаашаа үг дуу хоолой нүртэл ингээл бүдүүрээд. Тэгэхэд энэ яаж ийн гэхлээр зэрэг нүүдлийн соёлд одоо аавтайгаа адуу мал эмэнж явахта тэр нөгөө зангираад байгаа тэр гормон тэр зүйлүүд нь ингээд ноцолдоод биеийн чангараад бүр ингээд эрүүл мэнд одоо юу гэдэг би физиологи нь хүртэл ингээд зөв яваад байгаа байхгүй нөгөө за уучлаарай би нэрийг буруу хэлчих магадгүй нөгөө гард магна тод магна кино нөгөө бүх залуу тийм тэрэн дээр чинь нөгөө булчин шүрмсэн задарчих гал за тэгвэл одоо ингэ чамд ингэж л туслахаас гээл те ингээл нөгөө гүүгээл ингээл задардсан штэ тий. Тэгэхээр энэ өөрөө яаж юм гэхэлэр зэрэг яг ингэж нөгөө нэг эр хүн бүтээж байгаа тэгээд яг ингээ адуу малтаа ноцолтож байгаа үгүй ядчил одоо өсвөр насны хөвгүүдтэй аав нар бол те хүүтэйгээ хамт заал авдаг ч юм уу хоёулаа нэг хүчээ үздэг ч юм уу ийм зүйлүүд ингээ байхгүй. Одоо шалбоос нөгөө теркота банд нар залууч зөндөө тий нүүр мөрөө кремт хумс энэ чигчээ урууных нь хумс ингэж мгээ тий. Ер нь их муухай. Тэгэхээр ийм зүйлүүд ер нь ингээд алдагдаад байгаа байхгүй тий. Яг хоо одоо ингээд даяаршаад байгаа нийгэм хавтгаа дэлхийн хавтгаа болоод байгаа үед бас хэцүү л дээ. Энэ дээр үеийн хүмүүст улиг бас юм ярьж ийн гих биш. Бид нар яг энэ дархлааг бүр ингээд бүр өв соёл болгоод ямар нэгэн байдлаар авч үлдмээр байгаа. За шагаа няслах морь уралдуулах, алаг мэлхий шүүрэх гэл те. Ингэж тоглож байхдаа аав ээж нар юуг анзаардаг байсан бэ гэхлээр зэрэг хүүхдүүд чи хортой шартай, зарим нь ууртай, зарим нь уурлаад нөгөө мэлхийг ингээд зохин те. За чи ууртай шүү. Тэ уураар биш ухаанаар шүү гэд. Ингээл аав нь заагаал чиглүүлээл те. Гэтэл одоо хамт тоглож гин үү? Үгүй бүгдээрээ нэг өрөөнд ороод уцаа майжаад ингээд суудсан тий. Тэгэхээр яг энэ зүйлүүдийг бид нүүдэлчин соёлоосоо бүр онцолж гогдож гаргаж ирээд гэр бүлийн боловсролт гэдэг юм уу энэ дархлааг яаж хадгалтын гэдэг юм уу бүр ингээд бодлого болгомоор санагддаг байхгүй. Тэгэхээр одоо суурин соёл иргэншлээс нүүдлийн соёл иргэншилжгээд одоо энэ гэр бүлийн харилцаас нэлээд алдагдаж байна гэж ойлгож байгаа. Тэгтээ Монгол бол одоо хоёр өөр одоо соёл иргэншил амьдарч байна шүү дээ. Нэг хэсэг нь нүүдлийн нөгөө хэсэг нь соёл иргэншил одоо суурин соёл иргэншилтэй одоо амьдарч байна. Тэгэхээр энд бас гэр бүлийн харилцааг одоо яг хэрхэн зохицуулж явах гэдэг нь бас их нарийн л зүйл болоод байна л та тий. Харин тийм. Тэгээд яг ингээд харахаар бүр яалтчгүй аав ээж хоёулаа ажиллахаас өөр замгүй. Зарим нь хөлийн чандад нэг нь хүүхдүүдээ хараад энд эсвэл хоёулаа хүүхдүүдээ хайцсан. Эсвэл нэг нь уурхаад гэл те. Яг ингээд гарч байгаа үр дүнгуудыг харахаар аав ээжтэй юм шиг боловч аав ээжгүй өссөн мөнгөөр ч юм уу бэлгээр ч юм уу уцаар яриад видео колоор яриад ингээд асуудлууд бүрстэ ингээд айгүй их. За тэгэл нөгөө нэг одоо нөгөө нэг аавгүй өсөж байгаа ээжгүй өсөж байгаа үнчин гэдэг ч юм уу. Тэгээ дээрэс нь бас нэг анзаарсан зүйлүүд юу гэхээр зэрэг ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ээж нарт дандаа ганцаараа үлддэг юм байна. Яг мундаг аав нарыг харсан л таас ингээ хүүхдээ үүрээл явж байгаа тий. Маш олон учир шалтгаанууд ингээд бүр задлаад ярих юм бол ингээд айгүй одоо хэцүү. Тэгэхээр яг насны эцэст бид нар очиод юг боддгийг, юг тунгаадгийг. Зүгээр л одоо нэг за энэ асуулт явж л байдیں۔ Гэдэг нэг үлэг болсон асуултууд байдаг шүү дээ тий. Та яг одоо ингээд өхлийн өмнө ирсэн байх юм бол та нэгдүгээр юу хийхээсэн бэ гэдэг ч юм уу. Тэгэхээр бидний ажил, мөнгө, амжилт, бизнес бүх зүйл биш би зүгээр л хайртай их нартайгээ, хайртай хүүтэйгээ, ээж аав дээрээ, эмээ өвөө дээрээ тий эднэртэйгээ л хамт байх юмсан гэдэг ийм л бодол ерөнхийдөө ингээд төрдөг. Тэгэхээр яг ийм нөхцөл одоо яадын ихлээр зэрэг нийгмийн одоо эрүүл
эрүүлжүүлэхээс эхлэхгүй. Тэгэхээр энэ яг бодлогоос эхлэмээр байгаа байхгүй юу? Гэр бүл болохоос өмнө сургалтанд суулгадаг. Одоо энэ сургалтуудыг дүүргээг бол одоо энэ чинь батлахгүй гэдэг ч юм уу те. За ийм үе дээрээ салчих гад байдаг шүү. Тэгэхээр энэ бол нөгөө салаараа суудахтаа биш шүү. За та хоёр яг нэгэн бий болох гээд зүрхэн зүрхтэйгээ ч гэдэм үү те яг дотоод мөн чанараараа уулзах гээд байгаа үе шатчуу гэд яг энэ бүх зүйлүүд ингэж оруулж ирээд ингэж гэр бүл болох ч хүмүүсүүдээс нь барьж бас нэг юм одоо юу гэдэмдээ гоё нөгөө эрүүл алхмуудыг хийж болж байна. Нөгөө талаар ингээд одоо өөрх хороодуудаар гэр бүлүүдээр бүр тулж ажиллаад хороон дээр сургууль дээр одоо юу гэдэг одоо тэр нөгөө шүүхийн шийдвэр дээр бол ингээд салгаж ийн гэж баг овоорсон бичиг баримтуудаа зэкслэхийн тулд салгаал явцдаг ийм нэг баримт сонсоод бүр гол харалж байгаа ийм газрууд дээр мэрэгжлийн хүмүүсүүдийг тэгэл одоо нөгөө хүчрхийлээд байгаа гэлага ирчүүд чинь яг л багада аав нь хаяа явцсан аав нь зоддог нөгөөтг нь бас яг тийм тэгээд дээрэс нь яаж ийм ихлээр зэрэг мэдлэггүйгээсээ болоод зүгээр сайхан хүний одоо хүүг архинд оруулсан хүчрхийлэгч болгоцсон эмэгтэйчүүд өөртөө бас мэдэхгүй. За миний дуу чи яг надад үнэнгээ хэлтэй. Танаа нөхөр чинь чамайг эхний 3-5 жил чамайг зоддог гэснээс чи үгүй энэ сүлдэл юм болчиход байгаа гэл. За тэгвэл танаа нөхөр чинь анх гэрэлж байхдаа 3-5 жил дотор арх уудаг гэснээс чи үгүй энэ сүүлийн үед л уудаг болчиход байгаа. Анх гэрлээд эхний 5 жил дотор гар хүрдэггүй зоддггүй байсан бол энэ эхнэрийн асуудал байхгүй. Тэр эхнэрийн асуудал яаж ийм гэхэлэр зэрэг бас мэдэхгүй. За тэгсэн чим манай ихнэр намайг ойлгодгоо муухай ааштай шулам шиг энэ миний уулздаг эмэгтэй бол аятайхан гэж яриад байгаа бол энэ бас нөхрийн асуудал байхгүй юу. Тэр шулам шиг эмэгтэйг хин шулам болгоцсон. Тэ? Тэгэхээр яг ингээ хоёр талаасаа тэгэхээр ингээд нөгөө эсвэл ингээд хороо дүүргүүдээр ингээд яг нөгөө сэтгэл зүй яг мэдэх хэвээр тэгэхгүй бол одоо ингээд таны гаран дээр ч юм уу шарах байлаа гэж бодъё. Самсргүй танд хүрчих юм бол ямар ч хүн ёо гэж шүү дээ. Тэгэхээр сэтгэлийн шарахтай хүн харагдахгүй. Тэгээ тэр чинь гарч байгаа тэр бүх үйлдэлүүд чи ерөөсөө л сэтгэлийн шархнууд гараад байгаа. Энэ юутай холбоотой гэхээр зэрэг яг л нөгөө гэр бүл байгаа байхгүй. Тэгэхээр энэ гэр бүл одоо нийгмийн сайн сайхан болоосоо архиталт их байна, эрүүлжүүлэх нэмж барья биш байхгүй юу? Харин гэр бүлд яаж элэг бүтэн байх вэ? Тэ яаж сэтгэлийн шарахгүй байх вэ? Ингээд дандаа яг үндснээс нь одоо бид нар зөв алхмыг, зөв суурийг ингээд суураа засаж эхлэхгүй бол дээр нь гангацсан юмнуудыг янзлаад ер нь л одоо тун нэмэргүй л гэж бодод. Тий. Тэгэхээр одоо би одоо нүүдлийн соёл иргэншил гэж онцолж байгаа асуумаар байна л да. Одоо та сая ярьж нүүдлийн соёл иргэншилт бол гэр бүлийн харилцааны маш том юм хүмүүжээ сургалт байдаг гэдэг. Тэгэхээр одоо энэ дээр тулгамдж байгаа асуудлууд нь юу вэ? За нүүдлийн соёлд одоо бас нөгөө зөвлөгөө авж байгаа хүмүүс байдаг л да. Зарим нь би хүүхдээ хараад хотод байдаг. Зарим нь би хүүхдээ хараад сумын төвдөр байдаг, аймгийн төвдөр байдаг ч гэдэг юм уу. Тэгэхээр нөгөө би холтоор сэтгэл холдно гэдэг асуудлууд яригдаал тий бас л манай ихнэр манай нөхөр өөр хүнтэй болчихжээ ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлүүд бас ингээд асар их гарч байна. Тэгэхээр энэ дунд яаж юм гэхэлэр зэрэг хүүхэд гэдэг зүйл маань тэнэг биш. Аав ээжээр болж гэнэ үү, болохгүй байна уу? Бүх зүйлүүдийг мэдж байгаа. Гэхдээ хүүхдийн хамгийн хэцүү нь яадаг вэ гэхээр зэрэг аав ээж хоёрын одоо өөр хүнтэй босно нь эсвэл юу гэдгийг ажил хийж мөнгө олж байгаа нь энэ хоёрыг ядарч байгаа нь яг бүх зүйлүүд нь өөр дөр аягүй ингээд тусгаж авдаг нэг асуудал байна тий. Тэгэхээр энэ бид нар одоо энэ зүйлүүдийг ч гэсэндээ тэгвэл одоо тэр сургуульд орж байгаа хүүхдийг бид нар яаж шийдэх ёстой юм? Сумын төвдөр нь хангалттай тэр дотор байрыг нь яагаад барьж өгч болохгүй байгаа юм? Тэгээ бүгднгийн бүтэн сайнны орой дотор байранд нь авчирчдаг тий одоо 5 дахь өдрийн оройн одоо ингээл хөргөж өгдөг яагаад болохгүй гэж бид нар ингээд энэ зүйлүүдийг хийх юм бол болно одоо мэдхгүй би ч одоо болмоор юм шиг л уг санагдаад байгаа юм гэж тий. За тэгтэл одоо би нэг жишээ надад нэг гадаад нэг жишээ бүр ингээд телевизийн нэвтрүүлгээс зарим нь үтсэн ч гэж магадгүй нөгөө хог ачдаг машин. За тэнцээ бас нэг эмэгтэй хүн эрэгтэй хүн ингээ гарч байгаа. Тэгтээ тэр дарга нь өөрөө тэнд очиод одоо ингээ дээрээс доошоо харахад хүний толгойн оройд ирэх ус харагдана гэхээсэж яг зэрэгцэж явж байгаа хүмүүсийн зовлон гэр нь ойлгохгүй юм байна л да. Гэтэ тэр одоо мундаг дарга яасан бэ гэхлээр зэрэг одоо манай монголоор бол түүх гэсэн үг шүү дээ. Тэр хүмүүсүүдийнхаа дунд өөрөө тэд нар нь бол даргана гэж мэдэхгүй байгаа. Тэгээд энэ хүмүүст ямар асуудал тулгардгүй яадаг ийдгүй гэдг нь өөрөө олж хараад тэгээ тэр хүмүүсийг одоо яавал илүү сэтгэл хангалуун ажиллаж болох вэ гэдэг юм
бүр түүрхэн маш олон жилийн өмнө үзчихсэн мэ ингэж ингээ явж ирсэн. Тэгээ би заримдаа яадаг гэхлээр зэрэг хийрхэл гэдэг юм уу, ихэрхэл гэдэг юм уу, энэ юм үзээгүй, энэ гэдэг тийм шалдан банд байсан ингээл зарим хүмүүс ярьдаг гэл ингээл янз бүрийн юмнууд байдаг шүү дээ, тий. Гэхдээ ингээ заримдаа ингээд одоо зовлонгийн намсч үдчээ дээшээ томроод бүр ингээ суудал томроод ирэхлээр эднэр залхуугасаа олж байгаа. Өөрсдөөс нь болж байгаа гэсэн юм хандлах гарахгүйгээр л бид нар яг ингээд уус их орноо тий яг нэг гэр бүл нэг хүүхдийн зовлон чинь одоо манай яг төрийн нүүр царай манай Монгол улсын одоо намирж байгаа тугийн цаатлын чинь одоо нүүр царай энэ хүүхчүүдээ гэдгийг л одоо бодож бодлого энэ зохион байгуулалтыг бүр айгүй сайн тусгаж өгмөр байгаад байгаа байхгүй юу. Хэвээсээ энэ ном уншиж дуусчаад их нартайгаа охиноогоо хичээлээс нь аваа явж байгаад охиндоо хэллээ л дээ. За одоо хөргөнөө хүлээж авах та шалгалт авнаа. Шалгалт авчиж одоо хүлээж авнаа гэдэг. Энийг зүгээр тоглоомор хэлж байгаа ч гэсэн цаад утгах нь юмгүй л ер нь гэр бүлийн боловсролыг бол одоо гэр бүл болохоос өмнө эзэмсэн байх ёстой шүү гэдэг одоо сигналыг л эртнээс өгчлээ юм л да. Харин тий тэгээд бүр болдог бол одоо гэр бүлийн боловсролыг одоо энийг тий оюутан болол эхний 1-р курст нь одоо бүр ингээд аль биесээр ордог тий. Тэгээ айгүй хүсtin ер нь ингээд миний өөрийн мөрөөдөл бол ийм байхгүй юу. За би ер нь бодож исэн сайгнар болно гэж бодож исэн. Тэгээд би эмэгтэйчүүдтэй ажиллана гэж бодож исэн ингээд нөгөө бодож исэн. Тэгээд гоё эмэгтэйчүүдтэй ажилтдаг сургуультай болох юмсан гэд миний нөхөр надад гоё сургууль бий болгосон. Хайрлагц эмэгтэй сургуультай ер нь хийдэг. Тэгээд ер нь ингээд тэрэндээ бас сэтгэл хангалуун байгаа. Тэгээ бүр болтгсон бол ингээд гоё хормын ордон таалах юмсан. Тэгээ залуучууд ингээд сургалтанд суудаг болох юмсан. За бүр болдог бол ингээд боловсролын системд ороод тий. За та нар ингээд 1000 мэрэгжилтэй байгаад амжилттай байгаад гэр бүл чинь ад жаргалтай байж чадахгүй бол энэ ингээд болдгоо маа тий. Ингээд ийм байдлаар ингээд явах юм бол ямар гоё вэ гэж бодоод байгаа байхгүй тий. Тэгжээж нөгөө яг жинхэнэ нэг бат бөх гэр бүлийн одоо систем бий болж байна л да. Тийм яг энэ зүйлүүдийн талаар ер нь ингээд маш их ингээд боддог бас мөрөөддөг гэдэг юм. Тэгэхээр ямар ч лсэн мөрөөдөд суухгүй одоо сургалтаа хүргэдгээрээ хүргээл одоо үр дүнгууд гараад иймэрхүү зүйлүүд ингээд яваад байгаа бас улс нийгэмдээ одоо нэг гэлтгүй нэг гэр бүл эргэж нийлсэн бол нэг ч гэсэн хүүхд өнжрөх одоо аав ээждэг одоо үлдсэн бол гэдэг юм уу тий. Энэ зүйлийн хөдлөө нөхөр битээр ер нь бас одоо хийж байгаа ажлаа чамлахгүй. Ямар одоо ингээд төрийн хэмжээнд очиод ингээд бүр бодлогоор батлагдаад ингээд явах юм бол үнэхээр гоё. Гэхдээ жоохон ч ихэлтгүй доороос нь та нөгөө түрүү энэ аавын хөрг яана гэлээ нөгөө нэг зөөлн хатуугаа эддэг гэдэг гоё жишээ ярьжсэн шиг ингээл ямар ч лээсээ явж л байна. Тий олон жилийн тууштай одоо хөдөлмөрийн үнцийн дээр нь би бас та бүхэндээс хэлжсэн одоо бас сайхан болж байна. Аж ахуй нэгжүүд бас нийгмийн хариуцлагын хүрээнд иймэрхүү зүйл дэмжиж ажиллахад бол тодорхой хэмжээний хөнгөлт үзэх хэмжээнд хуулийн төсөл батлагтай явж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг ч гэсэн та бүхэн бас ашиглаад олон сайхан залуу гэр бүлд бас энэ сайхан сургуультаа ороосоо гэж хүсэж байна. Судлаад алхан болоход бас алхаж ирэх цаг нь болцсон гэдэг сигнал ер нь дотор дуурайт. Тэгэхээр л одоо яг толцсон байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ номыг одоо та онцлог гэвэл нөхөртөөгөө хоёулаа хамтарч бичсэн. Дээр нь яг энэ сургалтын дээр ирсэн хүмүүсийн судалгаан дээрээс дүгнэлт хийж өтсөн болохоор илүү нэг Монгол гэр бүлийн амьдралд их тийм амьд ном болсон юм болоо гэж бид өвдө дүгнж байгаа. Тэгэхээр энэ дөрвөн номныхаа одоо онцлогоос сонсогчтой сайхан хуваалцаад өнөөдрийн одоо энэ подкаста өндөрлөхөө. За тэгээ. Тэгэхээр Хүзрийн хатан гэж нэр өгсөн шалтгаан нь их тодорхой л доо. Одоо хүзэрч чинь гээл цэцэг дөрвөлжин бунд гэж байгаа тий. Тэгэхээр ер нь эмэгтэй хүн энэ бунд гээл дөрвөлжин цэцэг гэсэн хаттуудаар дамждаг юм байна гэд нөгөө бодоод байгаа. Бунд гэдэг нь бол мэдээж нөгөө анх бие биендээ дурлж байгаа. Нөгөө Ромео Жюльеттиг үе гэж болгоод байна шүү дээ тий. Хоёр биенийхээ сул талыг хараагүй сайханд нь хараад дурлцсан үе байгаа да. Чи надгүйгээр би чамгүйгээр амьдрч чадахгүй гэл те. Тэгсэн чинь нөгөөний гоё ингээд зүг харсан зүрх чинь гэр бүл болоод эхлэнгүүт урууга харангуут гил болчиход байгаа.
гоё гэж бодож байсан зүйл чинь нөгөө нэг гоё залуу чинь тий уцаа таслаад алуу болчих. Нөгөөний гоё эмэгтэй чинь шүүрээ ондоо шулан болцсон тий. Хоёлаа ингээд үзэж тарах гээд байгаа байхгүй тий. Тэгэхээр энэ зүйл бол ингээд нөгөө нэвтрүүлгийнхэнд ярьжсэн болохоор айгүй одоо зайлшгүй болох хэвээр зүйл 2 дугаар дэвтэр дээр ер нь байгаад байгаа. Тэгээд 2 дугаар дэвтэр дээр нь бол ер нь эмэгтэй хүн өөрийнхөө асуудлыг бас олж хараад өөрийгөө битгий гээгээрээ. Өөрийгөө гэвэл хамгийн эхлээд нөхөртөө гээгдт юм шүү. Охтууд нь хүртэл дуурайна гээгдэн тий. За тэгээд эмэгтэйчүүд юу яадгүй гэхэлэр зэрэг за гэлээ хатан дээр ирчингүүтлээ л нөгөө эхний 10 жил дотроо салаад байдаг юм биш шүү дээ. Тэгээд цаахан хосууд байдаг. Нэг хараал за миний өгчний цаана холтчтэй гэл мэддэг ч юм уу тий. Тэгээ үзэж тарж байгаа энэ эмэгтэйчүүд одоо эхнэр нөхөр хоёр яадгүй гэхэлэр зэрэг нөгөө эмэгтэй хүн чинь энэс хайр гуугаад хайр дээрэмдээ нэмэргүүн байна. За ямар ч лээсэн салахгүй байгааг бодоход надад хайртай юм шиг байна гингүүтээ яадаг гэхэлэр дөрвөлжингийн хатан болж байгаа. Дөрвөлжингийн хатан чинь дөрөмддөг, шугамддаг. Тэгээ Монгол эмэгтэйчүүд бол нөхөр лаг бацдаг штэ. Алтаагаар нь дамжуулаад бацна. Алтаагаараа барьцаанд оруулсан. Чи яг тэгээ авж байгаа юм биш үү гэл те. Эсвэл яг ямар үед нь хийлвэл мөнгө авч чаддгүй гэдгээ хүртэл мэддэг болсон. Гэхдээ энэ нь анхны бундангийн хатан шиг ад жаргалтай эмэгтэй байж чадахгүй. Гэхдээ гэлийн хатан шиг нэг тийм хаягдцсан те нэг гуйлах чин царайтай эмэгтэй бол бас биш. За өстой яшгил энэ нөгөө уйлж дуусаад өстой энтэй энэгүй амьдрсан чи ядгийн гэдэг ч юм уу нэг ийм байдал байгаа. Гэхдээ дөрвөлжингийн хатан ч гэсэндээ ад жаргалтай биш. Харин өөрийгөө олоод эрэгтэй хүнээс хүчээр хайр нэгтгүү юм байна. Тэ үнэхээр эрэгтэй хүн ч ад жаргалтай эмэгтэй дурлаж өөрчлөгддөг юм байна гэдэг энэ нууцыг ойлгоод ирж байгаа энэ дөрвөн хатны одоо гол шинжүүдл энэ дээр яваад байгаа байхгүй. Тэгэхээр одоо би нэг зүйлийг чухал зүйл хэлэх гээд байгаа. За өөрийгөө эмэгтэй хүн хувь хүн гэдэг нь өөрийгөө олно тэг өөрийгөө хөгжүүлнэ гэдэгтэй холбоотой байна. Тэгвэл яг эхнэрийн үүрэг гэж юу юм бэ гэдэг тал дээр одоо онцолж хэлэх нь зүйтэй гэж одоо тийм. Тэгээд эмэгтэйчүүд бид нэр зөвхөн хүүхдэл төрүүлдэг ээж гэдэг үүрээсээ битгий хараач. Тэгээ яадгүй гэхэлэр зэрэг би ядраад байна. Сексээс өөрийн мэддгүү амтан гэл их нөхрөө жигээл түлхээл те. Тэгээ нөгөө дөрөв үүргээ мэдхгүй яаж хуваарлахаа мэдхгүй болохоор ядарч өгтлээ шалгаа зүлгэжэл яг сайхан тэр нөгөө нэг бундангийн хатан байгаа үешгээ ад жаргалтай байх гингүүт нөгөөт нь бүр ингээ ядраад байна цаашаа. Энэ яаж ийн гэхэлэр зэрэг те. Чи өөр эмэгтэйтэй унтч болно. Тэ угаасаа эхнэр нь хүсэхгүй байхад яах юм те. Ингээд эхнэрийнхээ үүрийг биелүүлэхгүйгээр нөхрөө өөр эмэгтэйд ингээд түлхэх энэ боломж үүдийг битгий өгөө. Тэ? Тэгээд энэ зүйлүүд ингээд учрыг нь олоод, аргыг нь олоод тэнцээ нэг одоо юу гэдгийг шалан дээр халтарсан зүйл угаахгаа ядарч исэн дээрөө эсвэл энэ ч ингээд нөхөртөөгөө гоё ад жаргалтай байсан дээрөө гэж. Тэгэхээр эхнэр нөхөр хоёрын харилцаа ингээд нөгөө хоёр зүрх нийлээ дундуура зүү орох завсаргүй байх юм бол амьдрал юм болгоно бүрэн бүтэн байх албатай биш шүү дээ. Тэгвэл сэтгэл дүүрэн байдаг. Бүх юм дүүрэн байсан ч хоорондоо хоёр зүрх нийлэхгүй байгаа тохиолдолд бол ингээл тий зөндөө олон зай дундуур нь орчод байгаа байхгүй. Ингээл асуудлууд ингээд үүсэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө явж бүр хамгийн чухал нь би эхнэрээсээ эр хүн гэдгээ мэдрэх, би нөхрөөсөө эмэгтэй хүн гэдгээ мэдрэх энэ хоёр чинь л бүр хамгийн чухал холбоос гэдгийг л мартчихлаа. Тэгэхээр одоо таны яг хүсэл мөрөөдөл юу вэ? За миний одоо хүсэл мөрөөдөл гэх юм бол Монгол одоо эмэгтэй хүн болгон эр нөхөртэй хайрлагцсан ад жаргалтай эмэгтэй байгаасаа гэдэг их том алсын хараа гэх юм уу зориг гэх юм уу өрөө гэх юм уу энэ мөрөөдлийнхөө төлөө тэгээ би явж байгаа. Тэгээ би нэг зүйл бүр үнэхээр талархтыг. Яагаад тэгэхээр зэрэг ямар гоё дэмждэг нөхөртэй юм бэ? Ямар гоё намайг хайрладаг нөхөртэй юм бэ тий. Одоо ингээд зарим хүмүүс ингээд нөхөр чинь одоо юу гэдгийг ном бичдэг одоо гэр бүл судлаач учраас чи бол ийм байдаг бах тийм байдаг бах гэл тий. Гэтэл одоо юу гэдгийг намайг энэ хүн чинь бас ингээд бүтээсэн байгаа байхгүй юу. Ямар их ааштай байсан бас л одоо тий ямар их сэтгэлийн шарахтай байсан тий. Одоо багын ааш зангаараа яаж энэ хүнийг зовоож исэн тий. Уйгахгүй энэ хайр яг яаж намайг дэмжиж гин. Тэгэхээр бас энэ бас аюу гой байгаад байгаа байхгүй. Тэгэхээр эхнэр нөхөр хоёр бие биенийхээ зорилгыг дэмждэг. Чиний тэгдэгэж хаашаа харсан байдیں۔ Тэ бүр нөхрөө гутааж байгаа эмэгтэйчүүдийг хүртэл харсан. Чиний бизнес хийдэгэж хаашаа харсан байдیں۔ Тэгэл урам нь хугарсан хүний бизнес нь бүтэхгүй. Хийсэж чамд гээл тэ. Тэгэл эхнэр чиний тэгдэгэж хаашаа харсан байдгийн. Тэр нараатаа нийлж байгаа бол чи тэгэл навсуун ч гэдэг юм уу тэ. Ингэх биш. Чи чадна л гээд ах юм бол ерөөсөө хүнд чадахгүй юм гэж байхгүй. Энэ хүч чадал
эхнэрээс ирнэ, нөхрөөс ирнэ. Анх таны одоо ном бичих болсон шалтгаан. За ерөнхийдөө бол бас л нөхөр маань намайг саагнер болно гэсэн мөрөөдөлтэй, сэтгүүлч болно гэсэн мөрөөдөлтэй байсныг мэддэг. Тэгээ би нөгөө 2 хүүхдэд төрүүлчихэд гэртээ байжсэн чинь гэр бүлийн радиогаар хөтлөгч аавна гэсэн зар авч байна. Тэгсэн чинь манай нөхөр оги миний хань чи сэтгүүлч болох мөрөөдөлтэй эцтэй яваач гинэ. Тэгвэл би ингээд сэтгүүлчээр сурах боломжтой байсан хэрнээсээ яг 10-аад төгсөөд би сурааг байхгүй юу. Яагаад тэгэхээр зэрэг энэ бол надаас илүү мундаг хүмүүсийн хийдэг зүйл. Би болмоор байгаа оловч сураад ч хэрэггүй гэсэн нэг тийм нэг юм одоо бүр амар өндөрт ингээ ботцсон юм шиг байгаа. Тэгээ би очоод тэгээ тэнцсэн байдаг айгүй гоё. Тэгээд тэнцээ бас айгүй олон залуучууд тэнцээд 2-7 хоногийн курс мөрс явсан байсан чи би маргаашнаас нь шууд эфирт гараад эхэлснийгээ дараа нь мэдээд бүр айгүй их баярлаад. Тэгээд байжсэн чинь надаас манай захирал оги чи эмгтээчүүдтэй ажиллах хэрэгтэй байна. Тэгээ би юу н бодсон л та хүн юу н өөрийгөө сонсдог эмгтээ хүн юу хүсэж байгааг мэддэг бол хувь тавилан миний бодол хүсэл мөрөөдөл чинь хувь тавилантаа би захиалгаа өгд юм байна штэ. Би ресторанд ороод стейк хийдмээр ингээ захиалсан бол тэр хоол надад ирдэг. Тэрэн шиг те би ийм зүйл хүсэж мөрөөж ин би ингэмээр ин гэж бодож байгаа зүйл маань би одоо тий хүмүүс өөрийнхөө ихтгэл бишрлээр л болох тэнгэр нь одоо аав ээж нь хараад өрөөгөөд гэдэг юм уу тэ хувь тавиланч гэдэг юм уу. Тэгээд ингээд дараа нь эргээд хараад ахад яг л нөгөө эмгтээчүүдтэй ажиллах зам руугаа орцсон. За огийн хагасанд ингээд гэртээ хүүхдээ харж байгаа эмгтээчүүдтэй ажилламаар байна гэж манай гэр бүлийн радиогийн захиралд Бачаргал захирал маань яг энэ зүйлүүдийг хийсэн. Тэгээд 7 жилийн төлөвлөгөө гаргаад 7 жилийнхаа төлөвлөгөөг би хийсэн. Одоо тэгээ гэртээ хүүхдээ 7 жил харсан эмэгтэй минь ажил 2 хүүхэд харахад 7 жил ажил бизнес хийгээд одоо цэцгийн хат ингээд үргэлжилж явсан. Тэгээд хайрын төслгээд нэвтрүүлгүүд ингээд хийсэн тий. Тэгээд энэ зүйлүүдээ миний хаа ном болгооч гээд. Тэгээд тэр үед би бас гайхсан. Хөөе миний ном бичдэг гэж хаашаа харсан юм бэ тэгээд чи ингээд зөндөө олон материал ингээд бэлтцсэн, цуглуулсан, судалсан тий. Чи ингээд харалтаа энийгээ гээд. Тэгээд ерөнхийдөө энэ номыг ер нь бичсэн байдгийг. Тэгэхээр эхнэрээ хүсэл мөрөдлөөрөө амьдруулж яах гэдэг чинь бас эр хүний маш их ухаан байдаг тий. Тэгэхээр бас та бас их сайхан хувьтай юм байна. Олон сайхан эмэгтэйчүүд бас яг ингэж бас хүсэл мөрөдлөөрөө ингэж жигүүрлэж амьдраасаа гэж би бас хүсэж байна л да. Тэгээд нэвтрүүлгийн төгсгөлд дээр бас хэлжсэн эмэгтэй хүн хайраар дутдаг бол эр хүн хүндлэлээр дутдаг. Энэ үг надад бол бас айгүй бат суусна. Тэгтээ хэн нэгнээс хайрыг хүчээр биш өөрөөрөө ингээд одоо жишээ нь би бол эрэгтэй хүн. Би одоо эхнэрээ хүндлүүлэхийн тулд өөрийнхөө гаргаж байгаа алдаагаа юун дээр алдаж байна вэ? Тэргөө засаад хүндлэгтэл нь хайрлах юм байна гэж одоо ойлгосон. Тийм. Гэхдээ энэ бас хоёр талаас нь бодох хэрэгтэй. Би ингээд өөрийнхөө гаргаж байгаа алдааг харсан, олон чимэгтэйчүүд бас харсан. Нөхрөө амжилттай байх юм бол алга ташаал магтаал өө чи минь та минь гэл хань минь болоод алдангуут нь хүндлэлгүй болчтой те. Тэгэхээр хүндлэлийн хил хязгаарыг давахгүй байна гэдэг юм байна. Нөхөр яаж ч алдсан чи өстө арчаагүй тэнэг нов шинтер гэл одоо хүүхнүүд янаас янз бүр юу гардаг те. Зүгээр л гаргасан алдаан дээр нь ярина. Тэрнээс ч энэ хүнийх дээр би ярихгүй юм байна гэт те. Тэгэхээр хүндлэл дуусан газараас эр хүн явдаг. Хайр дуусан газараас эмэгтэй хүн явдаг гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг бид нар одоо тий үнэхээр эмэгтэй хүнийг хайрлалах юм бол тэр хүн эмэгтэй хүнээс гарахгүй нөхрийнхөө төлөө бүрстэ богоон өргөнө. Өргөн шүү. Тэгэхээр яг энэ зүйлүүд ер нь одоо энэ нарийн зүйлүүд ер нь байна. Тий. Ерөнхийдөө би ч нөөрөө эмэгтэй хүн бичиж байгаа номнууд маань эмэгтэйчүүд рүү чиглэлсэн. Тэнгүүтлээ яг ингээд намайг яриад эхлэнгүүт ирчүүдийг өмөрөөд хүүхнүүдийг доош нь хийгээд гэж ойлгоод тах шиг байгаа. Бид нар бол ирчүүдээ газар доор нь ортол нь муулаад гэртээ эргэж ирэхгүй болтол нь муулж чадна штэ. Тэгээ тийм групп чатууд ч гэсэн зөндөө байгаа. Харин эмэгтэйчүүд биднээс эхлэнэ гэдэг маань зүгээр л түрүүн яг эр хүн надаас эхлэх юм байна. Зүгээр л энэ үнцэг байхгүй юу? Би өөрөө эмэгтэй хүн байж чи эрэгтэй хүн тех ёстой гэж одоо пэйжээрээ яриад ах юм бол утгагүй штэ. Тэгэхээр одоо энэ маань юуны тухай яриад энэ тэгэхээр бүсгүүчүүдгээ жоохон буруутгасан ч юм уу дандаа л за нөгөө нэг багш чи энд бас л нөгөө нэг гэсэн нэг юм орж магадгүй үгүй шүү харин ч бид нар одоо тий нөгөө зөөлн хатуугаа иддэг гэдэг шиг бид нарт харин ч нөгөө эр хүнийг тэг инг
гэл нөгөө гэрийн зарчиг хөдөлгөх биш. Харин хүндэтгэлтэйгээр тэр хүний нөмөр нөөлөгт өөрөө ад жаргалтай байх эрх нь түлхүүр нь танд байдаг шүү гэдэг утгаар ингэж яриад байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Одоо би онцлоод юу хэлэх чинь гэхээр зэрэг би ирчүүдэд онцолж юу хэллээ? Хайраар дутсан эмэгтэй хүн л ууртай байдаг юм аа гэдэг л нэг үг хэлсэн. Одоо би хоёр дахь гол түлхүүрүүгээ хэлэх чинь. Ямар эр хүнийг жинхэнэ эр хүн гэдэг юм бол ямар эр хүнийг эмэгтэйчүүд энэ шиг нөхөртэй болох юмсан гэж боддөг юм бол. Тэгэхээр маш олон эмэгтэйчүүдийг араасаа гүйлгээл маш олон эмэгтэйчүүдийг юу гэдгийг үтсэн, харсан, сонирхсан, уулзсан, учирсан олон эмэгтэйчүүдийг ингээд тоон цуглуулга хийж байгаа эрэгтэй бол үнэхээр гой залуу гэж хэлэхгүй. Харин энэ ихнэрээ ямар гой хайрладаг юм бэ? Яг л ийм л нөхөртэй болох юмсан гэж байгаа энэ эр хүн бол үнэхээр л гайхамшигтай эр хүн. Ийм л үгээр дуусах. За ингээ бидний урилгыг хүлээн авч хөрөлцөн ирж бас сонсогчд маань үнтэй зөвлөгөө өгсөн танд маш их баярлалаа. Тэгээд манай бидэнтэй бас хамтарч ажилладаг Эвсэг компани гарын бэлгийг тандас гардуулъя. Эвсэг ашмал. Баярлалаа. Ямар гоё юм бэ? Амжилтсэ танд. Амжилтсэ. Эр хүнийг хүндлэлээр бүсгүй хүнийг хайраар.